Амар мэндүү та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд монголоо ярьсан Монгол цуврал ярилцлагынхаа энэ удаагийн дугаарыг эхэлж байна. За ингээд жоохон харамсалтай мэдээ нь Монголд одоо ковид гарсан гэсэн тийм чимээ сураг сонслоо маш харамсалтай байна. Ингээд Английн Лондон хотоос нямдгэр мэдчилж байна. Монголын Улаанбаатар хотоос мөнх дэлгэр Минч багш хатар сайхан багш маань мэдчилж байна. За тэгэхээр өнөөдөр Монголоо ярьсан Монгол цуврал ярилцлагынхаа энэ дугаар 17 дугаар дугаар Монгол уламжлалт энергийн хүн ухааны тухай багш маань ярьж хүрэлцэн ирсэн байна. За ингээд хатар сайхан багштай энэ өдрийн мэндийг хүргье. Монголын сайхан уу. Сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. Сайхан үйлчлэж байна уу? Сайхан. Айно. Холбоос үйлчлэж байгаа болсоо. Араа намарлан ялтраа. Гэлээ. Бидний олоныг хүлээж авч өөрийнхөө үнэтэй цагаас хуваалцж байгаад маш их баяртай байна. Олон одоо хэлийн чамд амьдарч байгаа монголчууд, дахин суугаа монголчуудынхаа өмнөөс талархснаа илэрхийлье. Баярлалаа. Өнөөдөр ерөнхийдөө энэ Монгол уламжлалт энергийн ухаан гэж юу юм бэ? Одоо бид нар өв дээдсээ үлдсэн ийм гүн ухаан байсан юм уу гэх юм. Тэгээ ер нь одоо энэ ямар явцтай явж ирсэн, одоо ямар явцтай байгаа, энэ цаашдаа ямар ах ингээд ер нь одоо бидний энэ ухамсар сэрхүүтэй холбоотой одоо бясалгалтай холбоотой ийм зүйлүүдийг яригдана. Тэгээд нэлээд их олон зүйлүүд яригдахаар байгаа. Багш маань сайхан яриа хийж өгнө. Асуулт байх юм бол бид нэр ингээ бас асуугаад ингээ явах боломжтой байгаа шүү. Та бүхэн өргөнөөр хамрагдаад асуух мэдих тодруулах юм байвал асуугаад яваарай гэж хэлмээр байна. За тэгэхээр багш хатар сайхан багш тэгэхээр нөгөө монголчуудад одоо энерги уламжлалт тийм хүн ухаан байсан юм уу гэдэг талаар яриагаа ихтэй зүгээр юм болов уу гэж бодож байна л та. За энэ бол одоо түүхэнд тод тодорхой байна. Одоо жишээлх нь бол Монголын нууц товчоо дэлхийн алдартай тийм ээ. Дэлхийн түүхийг мэддэг бол Монголын нууц товчоо гэж байна шүү. Тэгэхээр дэлхийн алдартай Монголын нууц товчоон дээр Чингис хааны агуу их суут тамганы дардсан дээр мөнх тэнгэрийн хүчин дор гэж хэлж байгаа юм тийм ээ. Тэр мөнх тэнгэрийн хүч гэдэг бол одоо шинжлэх ухаан 21 дугаар зуунд арай гэж нэг 5 дахин нээж байгаа сансрын 5 эрчим гэж тийм ээ. Ийм эрчимнүүдээр өөрлөж байгаа. Мөнх тэнгэрийн хүч гэдэг бол. Тэгэхээр тэр сансрын 5 эрчим хүний биеийн дотор бас байж идэг. Сансарт байгаа 5 эрчим нь усах дээрээ одоо шинжлэх ухаан 21 дугаар зуунд протоноос гарч байгаа фотон энерги гэж тодорхойлсон хүний эс дотор байгаа бүтээц. Тэгтэл 800-ны өмнө бидний өвөг дээдэс шинжлэх ухааны хөгжлөөс 800-аас 1000 жилээр төрүүлж энергийн онолыг бий болгосон. Энерги бол 5 эрчим энерги нэгдэхээр хүч болж байгаа юм. Тэгэхээр шинжлэх ухаан бол одоо кинетик энерги, цахилгаан соронзон энерги гэдэг юмнаас гэрэл асааж байгаа юм тийм. Тэгэхээр гэрэл асааж байгаа энэ энерги бол атом, электрон гэдэг хоёр юмнаас бий болж байгаа. Атом нь бол фантом энерги гэж тийм төлхөх хүчний эрчим. Гравитац энерги гэж татах хүчний эрчим. Энэ хоёрын дундаас термодинамик эргүүлэх буюу Якробмота гэж хэлдэг, оратор гэж одоо хэлдэг. Бид нар нөгөө орсоор гадаад хэлээр яриа сурч байгаа тийм. Энэний гомсон эрчис гэж хэлдэг юм л да Монгол тэнгэр үзлийн өнгөдөөцийн өмнө. Тэгэхээр тэр атом, электрон хоёрын дундаас гарч иж байгаа термодинамик буюу урамсан эрчисээс хөдөлгөгч хүч буюу нөгөө цахилгаан соронзон эрчим гэдэг нь гаргаад авчиж байна. Дэлхийн энэгээр одоо хөдөлж байна шүү дээ тийм ээ. Энэ тасархыг бол яах вэ гэдэг их эрсдэлтэй юм аюултай болсон. За тэгэхдээ цаана нь шинжлэх ухааны судлаад 5 дахь нэрийг нэрлсэн 20 дугаар зууны төгсгөл дээр квант физик бол сансрын 4 эрчим гэж нэрлээд атом, электрон, гравитац, фантом, кинетик энерги гэсэн 4 энерги дээр нейтрино энерги гэдгийг нэрлсэн. Нейтрино энерги гэдэг бол нөгөө хүний бас эс дотор байж байгаа нейтроноос ялгарч байгаа нейтрино энерги. Тэрнийг бидний өвгдөөс хөх эрчим гэдэг буюу нөгөө химер гэдэг юм болгож унжсэн. Энэ нейтрино энерги бол торсын энерги гэж одоо хэлж байна. Энэ бол ус төрчийн атомаар хэлэгдэж байгаа хязгааргүй бичил. Тийм ээ.
ийм одоо мэдээлэл тээдэг зөөдөг квант физикийн хуулиар бол нейтрин энерги гэж. Монголоор бол хөх эрчим гэж. За энэ хөх эрчмийн үүдгийг л зогсоож болохгүй. Тэгвэл харалуул мөхөнө гэсэн тийм одоо хуульт. Тэгэхээр шинжлэх ухааны болоод квант физикийн энергийн хуулиас Монголын өвгдөд мянган жилээр төрүүлээ сэтгэж гисэн буюу тэр 5 эрчмийг 5 уулангийн хэрэгжилж ахуй болгож чадчихжээ. Тийм учраас өнгөтөнгөний хүчин дор гэж хэлсэн. За тэгэхээр нөгөө нейтрин энерги тэгээд сүүлд нь 21 дугаар зууны эхэнд дээр 20 дугаар зууны төгсгөл дээр протоноос фотон энерги гэдэг юм гарч байна. Энэ энерги гэрлийн бөөм үүсгэж байна гэсэн. Энээс матери үүсдэг гэсэн. Энийг 21 дугаар зуунд нэг хүн төрлөختөн нөгөө философи, шинжлэх ухааны философи тэр рүү орж ирж байна. Квант физик алхим нөгөө эзотерик шинжлэх ухаан гэдэг юм чинь тэр рүү ороод ирж байна. Тэгтэл 800-ны өмнө бидний өвгдөөс энэнийг химер гэдэг нөгөө миний слайднд байж байгаа л та. Химер гэдэг нэрлээд энийг төрийн 8 бэлэгдэлд оруулаад тавьсан байсан. Тэгэхээр тэр химер гэж нэрлсэн хөх эрчмийг тодорхойлж хэлсэн байдаг. Энэ шинжлэх ухаан нейтрина гэж нэрлээд байна шүү. Тэгэхээр энэ нейтрина энерги бол гэрлийн хурднаас 5-аас 6 дахин илүү хурдтай гэдэг тийм ээ. За тэгэхээр квант физикийн эрдэмтнүүд бол одоо Олеромер гэдэг хүний гэрлийн хурдны томьёо гэж байгаа шүү. Тийм ээ. Ойролцоогоор 300 хэдэн км/сек, 299,972 хэдэн км/сек билээ. Нэг тийм томьёо байна. Тэгэхээр тэр томьёогоор бол тэр нөгөө одоо манай өвгдөс химер гэж нэрлсэн тэр энерги нь бол одоо энийг нэрлэж байна. За энэ ярьжсэн хөх нейтрин энерги гэж хөх тосын эрчим гэдэг бол энэ байхгүй юу? Энийг одоо химер гэж нэрлээд одоо энэ зурган дээр химергүй болчиход байгаа юм. Тэгтэл Чингис хаан айлдвартай агуулх өөрийнхөө афоризм дотор Монголын төр эмээлийн гэдсэндээ тэрвэрэхээр эмээлийн гэдсэндээ авахаар Чингис хаан дахин болж дэлхийн ертөнцийг байлдан дагуулах буюу засан тохинуулна гэж хэлсэн. За тэгвэл энэ энерги хууль байсан байхгүй. Тэгвэл квант физикээс мянган жилээр төрүүлж сэтгэгдэг энергийн хуультай байсан гэсэн. Одоо хүн төрлөختөн энэ рүү оржээ. Тэгэхээр хүн төрлөختөн түүхийн хугацаанд үүснээс хойш энэ одоо философи дүн ухаантай болох буюу ном одоо энэ бичгийн соёлтой болсноос хойш бичигдсэнийг бол энэ 9.5 түмэн жилийн өмнө бидний өвөг дээдсийн энэ мон гэрээ гэдэг судар бий болсон. Энэ бол амнаас тариханд дамждаг буюу энийг шинжлэх ухааны философийн нэрээр бол дуалист философи гэж хэлдэг. Сансарлаг философи гэж. Тийм ээ. Сансарлаг философи нь өөрөө ямар замаар явдаг юм бэ гэхээр мифологизм буюу домогцоо гэж нөгөө амнаас тариханд явдаг. Энэ философи байсан. Хүн төрлөختөн үүсэн цагаас бичгийн соёлгүй байхдаа мифологизмтэй байсан байхгүй. Домогцоо философитой байсан. Ингээд бичгийн соёлтой болсноор энэ бол солигдож эхэлсэн байна шүү дээ. Тийм үү? Ингээд энэ бичигдсэн анхны бичгийн соёл чигээр нөгөө гурвалжин дээр энэ тодорхой бичсэн байдаг. Хүн төрлөختөнд манай Монголын соёл иргэншил 3 их бичгийн үүсгэлийг энэ хадны бичээснээс бий болгож өгсөн юм байна. Нэгдүгээр нь бол тэр маяачууд биш дарвидууд тэр энтхгүүд үүссэн. Дарвид гэдэг нь бол одоо шинжлэх ухаанаар бол мөргөч шүтэн тэнгиж, шуун шүтэн тэнгиж орчуулаад байдаг. Тэгэхээр монгол хэлэнд бол дөрвид гэж үг байна. Дөрвж нүхсэд гэж. Тэгж хэлээд байсан. Тэрнийг нь санскрит соёлоос цаашаа нөгөө ведийн соёлоос цаашаа дарвид болгоо. Тэгэхээр тэд бол шуун бичиг, шуун соёл гэдэг юмтай учраас нөгөө одоо Монголда бол тэр хадны бичээснээс буган бичгийн соёл үлдсэн гэдэг энэ мон гэрээний алтан бичний гэрээний алтан дээд гэрээ гэдэг. За багш маань одоо ярьжсэн юу н тасарсан. Одоо ингэсгээд буцаад ороод ирэх ба. Ерөнхийдөө бол гол утга санаа нь бол монголчууд эрт дээр үед одоо
өөрсдийн тийм энергийн гүн ухаантай байсан юм байна гэдгийг манай багш бол хэлж байна. За ялангуяа одоо сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаагаар одоо мэдэгдэж танигдаагүй тийм зүйлүүдийг хүртэл эртний монголчууд мэдчихэжээ гэдгийг одоо бас өөрийнхөө судалгаа, өөрийнхөө одоо энэ бяцлаглалын одоо хүч энэ ямаар одоо ингээд нээж өөрийн гэсэн онол арга зүйг боловсруулж гаргасан хүн байнамаа. Тэгээ ерөнхийдөө бол монголчууд одоо тэр одоо ийм багш хүнийг бол дэмч гэж нэрлэдэг байсан юм билээ. Тэгээ би энэ Атар сайхан багшийг бол энэ юун дээр Монгол энергийн ухааны дэмч гэдгээр нь ингээд нэрийг тавьсан байгаа. Манай монголчууд бас зарим нь сайн мэддэг. Америк руу нүүдлээ байгаа. Тэгээд энийг Парс Монголын хатараа бас бичсэн байгаа эрдэнэ гоо тийм ээ. Сүүлийн бичсэн дээр. Парс Монголын хатар 3 хэж байна гэж. Тэгэхээр ингээ алтан дэдгэрээ гэж энэ бүгдээ 950 мянган жилийн түүхтэй энэ алтан дэдгэрээ мөнх тэнгэрийн бошиг Монгол үе ирсэн гэж энэ судраг. Энэ одоо 90 оноос хойш задраа бэлгэрээд энийг судалсан улсууд одоо Батбатхан багш байна тийм ээ. Их Монгол гээд одоо байна. Даваа багш байна. Одоо алтан дэдгэрийг бол нэлээд сайн судалсан тийм ээ. Тэгэхээр энэ чинь алтан дэдгэрийг судлах дээр энийг бол цах 8 аял гэж 8 талаас нь орж шинжлэх ухааны 8 салбар энэ рүү орж судлана гэсэн үг байна. Тэгвэл энэнийг одоо чийлэх нөгөө эцсийн онол буюу шинжлэх ухааны нэгдсэн онол гэх тийм супер нэгдэл гэж хэлээд байгаа тийм. Энэ онолыг чинь Монголын өвгдөд суурийн 800-ны өмнө манай нэгдэл гэдэг энэ дээр тавьсан байна. Яг зөв. Тэгэхээр манай нэгдэл болгоод гаргацсан байж та одоо тийм ээ. Тий. Тэрний чинь одоо нөгөө мифологизм буюу дуалист философи гэдэг юм да хийгээд аваа явж шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ өсөн бүм 5 жилийн настай шүү гэж. За тэгэхээр эрдэнэгээр тэр хадны бичээснээс судалсан тэр судалгаа их гурвалжин гэж анхны ном нь энэнийг бол баталж бичсэн ном шүү дээ. Тэгэхээр Маягийн нүүдэл бол дөрвөлжин соёл гэдэг юмнаас одоо энэ ханз бичгийн өвийг хүчин соёл нүүдэл баггүй. Тэгэхээр Парс Монголын хотоор энэ 3 хижний тухай бичсэн. Алтай хиж гэж байсан байна. Тэндээс алтай язгуурын хэл соёл бичиг гэдэг юм гараад иржээ. Тийм үү? Ингээд энэ 3 соёлын нүүдэл чинь гуруулан бичгийн соёл болоод энэ дэлхийн хүн төрөлхтөн Монголоос үүсэлтэй мөртлөө бас бичгийн соёл Монголоос гаралтай юм байна гэдгийг батлаад байна шүү. Тэгээд нөгөө еврей эрдэмтдийн зөвлөл дарагдаад 13 жил хичээл гэсэн үг шүү дээ. Эднэ гомн гарахгүй гэсэн. Тийм үү? Хэд хичээлдээ алтан айлгыг судалж. Тэндээс шанхаа татсан гэж ойлгож болох уу та? Судалгааны ажил эндээс эхэлсэн. Хэдэн жил болж? За, хов хүн миний юу бол нэг сан биш баг. Зүгээр. Гэхдээ би 94 оноос бясалгаад 2006 он хүртэл буддын бясалгалын Йог сутра гэдэг юм судалж тэр кундалини онол, чакраны онол гэдэг юмнуудыг хүрдний онол, кундалини онол гэж байдаг. Энэ юмнуудыг судлаад байсан. Тэгээд буддын бясалгал хоосон чанарын онол гэдэг юм дээр хүрээд идэг. Хоосон чанар гэдэг бол энэ бодит усан мэлмид харагддаггүй зүйлийг хоосон тэгээд тэрэн дотор чанар байна л гэсэн. Тэгэхдээ Эйнштейн, агуу их Эйнштейн нөгөө термодинамикын харьцангуй тусгай онол гэдэг юмдаа хэлэхдээ энерги оргуу хоосноос бий болохгүй шүү гэсэн байна. Тэгэхээр хоосон чанарын онол гэдэг чинь бухар сохор үзэл юм байна гэдээ би ойлгоцсон байхгүй. Тэгээд 2006 оноос эхлээд энэ алтан дэдгэрээний энэ судруудаас хамгийн анх би одоо энэ уул нь бол журнал нүрцэдгоо гэдэг хүн үүслийн 3 эрдэнэ гэж нэрлэж байсан. Нүрцэдгоо таал өгсөний дараа Банзан хөрөлдгоо гэдэг хүн энийг Чингисийн алтай айлгууны нууц гэж ütсэн. Энэ номыг би анх үзээд. Тэгээд дараа нь энэ цовруул номнуудыг хөх Монголыг төрөөр бадраа гэж тийм ээ. Тэгээд энэ хөх Монголыг нүүдлийн соёлоор бадраа гэж. За ингээд энэ дараа нь хөх Мон агоолыг гэж. Энэ Мон агоолыг би зохиогоогүй байхгүй. Энийг одоо сүүлийн үед бол зарим улсууд за нэг гачин шашин гаргаад ирлээ бас Мон агоол гэж юу юм гээд ингээд тэгэхээр 800-ны өмнө бидний өвгдөөс Монгол гэдэг нэрээ Мон агоолоор тайлах юм шүү. Энэ бол сансарлаг философи юм шүү гэдгийг хэлээд байсан. Үндсэн философи, үндэсний үзлийн философи. Энэ учраас энийг тэнгэр үзэл гэж хэлээд байна. За тэнгэр үзэл гэхээр энэ бол дээд оюун болох юм. Энийг л одоо нэгэсэндээ энэ шинжлэх ухааны энэ 5 эрчмийн онолоор одоо батлаад байгаа гэсэн үг. Энийг тал талаас нь баталж байна. Цах намын аялал гэж, дэмчийн аялалгаагаар эхэлдэг. Цах намын аялал, Батбатхангай баталж байна. Тийм ээ, гэрлийн өргөөнийхэн бөөнө баталж байна.
онгодоо муулгаад баталж байна тийм ээ. За ингээд даваа нам Чингисийн дэлхийн акттай гэдэг баталж байна. Тэр их Монгол гэдэг төрийн бус байгууллага. Тэр нөгөө буган сүлдийг ингээд төрийн бус байгууллага. Энийг судалж байгаа хүмүүс зөндөө байна. Хичнээн хүн судалж юм ер нь байна. За ер нь тэр тоог нь бол сайн мэдэхгүй байна. Ер нь сүүлийн үед бол энэ рүү шуурч ирсэн. Тэр байтугай өвөр монголчууд хүртэл энэ рүү шуураад авсан. Хятад энэнийг одоо олж авах гэж их хүсэж байна гэсэн үг. Харамсалтай нь Хятадд энийг тайлдаг генетик байхгүй. Тийм учраас суурин соёл иргэншилийнхэнд энийг тайлдаг генетик байхгүй. Генетик ДНХ гэдэг юм байхгүй. Тийм учраас бид айх юм байхгүй. Тэр монголчуудын онцлог байгаа тэр ДНХ гэдэггээр жоохон тайлбар хийвэл багшаа. Тийм. Тэгэхээр энэ дээр байгаа юм л да. Нийт хүн төрөлхтний эсийг мөн төбөө бодис гэж хэлж байгаа. Эсийг. Тэгэхээр хүн болгонд эс байгаа, хүн болгонд ДНХ байгаа. Харин Монголд байдаг нөгөө хөх нуруутны буюу Монгол менг гэж хэлээд тийм ээ. Монгол банжоо тийм ээ. Хятад, Япон, Солонгосчууд бүгд Монгол менг гэж хэлээд байдаг. Манайхан хөх толов гэж хэлдэг. Нөгөө тэнгэрээс тамгалсан тамга энэ чинь мон това бодис гэж нэрлэгдсэн байхгүй. Ганцхан хөх нуруут тэр хөх толовтой үндсэнгүүдэд байдаг. Эс байгаад байгаа юм. Энэ сирус гэдэг гаригаас биднэрт тамгалсан эс. Энийг хөхтэй мэрэгэн гэж нэрлэдэг. Одоо сүүлд сансрын илчил гэдэг нэг групп байгаа. Тэн дээр өөр соёл иргэншлээс буюу дээд оюунаас одоо манай Монголын өвөг дээдсийн тэр мөнгө хөх тэнгэр гэж нэрлээд байсан. Хөх тэнгэр нь нейтринагаар бүтдэг. Хамгийн дээд хордыг бий болгодог. Тэрний тиймэр гэж унаад байсан. Мөнгө тэнгэр гэдэг нь протоноор бүтдэг. Тэр нь гэрлийн дээд нэгдэл гэж хэлдэг. Тэр гэрлийн алтан дээдгэрийн бол мөнгө тэнгэрийн гэрлийн дээд нэгдэл гэж хэлдэг. Бидний сүнсийг бий болгодог тэр юу байхгүй юу? Протон гэрэл гэж. Хит бичил нам үйлчлэлийн протон туяа гэж тийм ээ. Хүний протоноос ялгарч байна гэдэг ингээд шинжлэх ухаан квант физик баталж байгаа. Гэвтэл 800-ны бидний өвгдөд энэ бол мөнгө тэнгэрийн гэрлийн дээд нэгдэл гэдгээс бидний тулгуур хүлээлгэх схема гэдэг ингээд. За тэгэхээр энэнийг одоо тэр сансрын илчил дээр галактикийн гэрлийн холбооны зөвлөл гэдэг одоо миний энэ дээр зураг нь байгаа л та. Тийм үү? За тийм. Манай Монголын өвгдөд бол ахуйдан энийг нөгөө уйхан замбуу төв гэж нэрлэдэг. Уйхан замбуу төв гэдэг маань бол сүүн зам галактик гэж хэлдэг. Milky Way гэдэг галактик. Манай нарны аймаг амьдарч байгаа тийм ээ. Баястай гарч байна уу? Гарч байна. За энэ одоо энийг Milky Way буюу сүүн зам гэдэг галактик нэг галактик 100 мянган гэрлийн жилийн диаметртэй Milky Way гэж бодох юм бол сүүн зам. Энийг монголчууд өвгдөөс маань уйхан замбуу твийн наран гэж нэрлэдэг. Тэгтэл энэ мөнгө тэнгэрийн гэрлийн дээд нэгдэл гэж энэ галактикуудыг хооронд нь холбож байгаа гэрлийн холбооны одоо тэр сансрын илчил бол гэрлийн холбооны зөвлөл гэж хэлдэг. Галактикуудын гэрлийн холбооны зөвлөл гэж байгаа. Танаа энэ сүүн зам галактик буюу Milky Way галактикийн зөвлөл гэж энэ сансраас ирсэн оюун санаанууд танаа энэ дэлхий дээр байгаа гэдэг ингээд байгаа шүү дээ. Энийг бол мэдхгүй хүн ярих юм бол шизофрентэй юм шиг ойлголт. Харин энийг мэддэг хүн ярих юм бол энэ гайхалтай юм баггүй. Тийм ээ? Ойлгож ядчих байгаа хүн бол энийг одоо сайн ухаараад аваарай гэсэн. За энэ бол нөгөө Milky Way буюу сүүн зам. Тэгэхээр энийг бол Монголын өвгдөд зүгээр ахуйдан уйхан замбуу твийн нар гэж нэрлэв. Уйхан замбуу төв гэж нэрлэв. Уйхан замбуу твийн нар гэдэг нь бол энэ дундлын энэ гэрэлт ертөнц баггүй. Тэгэхээр энэ дээр бол 14 мянган Хц билүү ийм гэрлийн долгисэл байгаа гэдэг. Тоод физик. Тэгэхэд бид нар бол 16 Хц-ийг л даадаг байсан. 14 мянган Хц-ийн гэрлийн долгисэл байна гэдэг. Би тоогийн жоох буруу хэлж магадгүй шүү. Уншиж ирсэн юмнаас тийм ээ тогтоогоо гэж. За тэгэхээр энэнийг уйхан замбуу твийн наран гэж дуулаад байсан юм баггүй. Бидний өвгдөөс. За ингээд энэ чинь дээшиг энэ одоо жишээлбэл манай дэлхийгээс одоо манай нарны аймагаас гэсэн үг тийм ээ. Андромеда буюу адаг чуулганы мандцар гэж Монголын астрономчид орчуулсан Андромеда гэдэг галактик 2 сая гэрлийн жилийн цаана байгаа галактик.
Тэгэхээр манай энэ галактик бол 100 мянган гэрлийн жилтэй жижигхэн юм байна шүү дээ. Бид нар тэрний дэргэд юу байх нь тийм ээ? Иш хөөрхийн нэг игэл бөмсөд өгөхгүй. Тэгвэл дэн хата буюу мэдээлэл тэлэг ухамсартай игэл бөмсөд өгөхгүй тийм ээ? Нэг тойрог дотор байна тий. Тэгэхээр энэнийг сүүлд шашны их дээд хүн болдог буддын шашны тийм далаа өрш сансар окторгой хязгааргүй сансар окторгой нэг атом дотор багтаж байна шүү. Одоо борхотод удахгүй ирэх нь шүү. Их сонин дүрстэй улсууд ирсэн бити аягаар гэж сүүлийн үед яриад байгаа шүү. Тэгээд нөгөө өөр соёл өршөлтэй. Тэгээд далаа өрш гэж хэлж байгаа. Тэгэхдээ бидний өвгдөөс өөр соёл өршөл байгаа гэдгийг 800 оны өмнө тодорхойлчихжээ гэсэн үг тийм үү? Тийм учраас мөнгө тэнгэр гэж хэлээд тэнд байгаад байна. Тэгээд энэ дотор бол одоо бидний өвгдөөс сүүн зам дотор бүрчин одон гэрээс хоомор одон гэр хүртэл нэг биш 472 одон гэр байгаа гэж таалсан байгаа шүү. Эдний өвгдөөсийн эртний философи тийм үү? Толгой хаан авдан өргсөн мон могоолыг тайсан судартай гэж хэлсэн. Мон гэр үний хэсэг гэж энэ судар гэж хэлсэн. За дэлгэц нь орж ирж байна юм аа. Орж ирж байна. Дэлгэц орж ирсэн байна. Байна. Тийм дэлгэц орж ирсэн байна. Байна. Сонсож байна уу? Байна. Байна. За ороод ирлээ. Тэр үсэг болчих шаасан дээ слайдаа сольж байгаа. Тэгээд Тулуу хаан бол бүрчин одон гэрээс хооморол одон гэрийн хооронд гэж. Тэр нэг бүрчин гооморол хоёр чинь одон гэрийн нэр болсон байна шүү. Одон гэр өгчихсөн байгаа байхгүй манай үүдээс. Тэгээд 472 одон гэр байна гэж таалсан. Тэгээд тэрэн дотор нэг их маш дэлгэмэл, хоёр маш дэлгэмэл ингээд 15 оронтой тоо бичиж байгаа. Ийм тооны оддын гэрэл энэ нар гэдэг устөрөгчийн атомыг асааж байгаа юм байна шүү гэдгийг хэлсэн байна шүү дээ. Үүдээс мянган жилээр төрүүлж хэлсэн шүү дээ. Тэгээд тэр нарнаас ирж байгаа тэр оддын гэрэл нөгөө мөнх тэнгэрийн гэрлийн дээд нэгдэлт гэж юм. Гэрлийн холбооны зөвлөл гэдэг чинь энэ гэрэл бол агуулх энерги буюу протоны фотон энерги гэдэг бол тэр хамгийн үнэтэй деталь юу бүтээгдэхүүн болж байгаа хгүй. Энэ материйн үүсэлтэй. Энэ чинь одоо бүр философи хүртэл асуултын хариулт өгөх гээд шүү дээ тэнгэр үзэл тийм үү. Тэгэхээр энэ протоны фотон гэрлийн зөвлөл гэдэг юмнаас ирж байгаа гэрэл улс төрчийн атомоос наашигаа ирээд 365 хоногт манай дэлхийн магма болдог 18-аас 22 мянган хэвийн халуунд буцалж байгаа нүүрс төрөгчийн магмаг асаач байгаа байхгүй. Тэр яаж асаад байгаа гэдэг нь бүтэл энэ дээр байгаад байна шүү дээ. Ингээд дутлаад 366 хоногт хураагддаг шиг гэж. Энэ энергийн хуулийг мөнх тэнгэрийн хүчин гэж нэрлэв. Тэгээд тэрнийг барьж авдаг чадвараа агуулх суу залын эвэл гэж хэлсэн. Одоо тэр нь нөгөө шашны философиор орж ирэхдээ бид яслал гэдэг үг болчиход байгаа юм байна. Монгол суу залын эвэл гэж нэрлэж байна. Тэгээ нөгөө Чингис хааны тамган дээр мөнх тэнгэрийн хүчин дор агуулх суу залын эвэл далай хааны зарлиг оршив. Мэдсэн болон аюул тугаар биширдэггүй гэж байгаа шүү дээ. Тэгээд юунаас айх гэдэг юм? Мөнх тэнгэрээс айх гэсэн үг байхгүй. Чингисээс айх гэсэн үг шүү дээ, тийм үү? Тэгэхээр энэ мөнх тэнгэр гэдэг зүйл нь дээд оюун ухаан юм байна. Тэгээд тэрийг одоо манай өвгдөөс маань ингэж шиг мэдээ өөрснөө тэр байж байгаа гэж ойлголоо. Тэгэхээр юу юм уу бясалгал гэж та сая ярьдаа шүү дээ. Тэрэн дээр та нэг жоохон тайлбар ил гал гэж яриад байдаг шүү дээ, тийм ээ. Маска авч болохгүй гэдэг тийм ээ. Олон бол юу яах гэдэг. Гэхдээ тангимын сургалт хийж байгаа ш бид цөөхөн байгаа учраас маска авчиад үйл зүгээр юм шиг. За, нүцэн гэлээ гэдэг. Яс илгэл гэдэг тэрний нэг ягаад бүхгүй бяс ил гал гэдэг юм бэ? Тийм. Кирилл бичиг энэ үгийг бидний одоо 47 онд манай Монголын нөгөө босоо бичиг буюу буган соёлын түүхийг сүүлийн баллуурдаж өгсөн Оросын комментарийн Монголын түүхийг сольсон. Тэгээд нөгөө дамжин сүрэнгийг айлгаж иж Кирилл руу шилжүүлсэн энэ бичиг маань Монгол хэлний авайд үг амин чанарыг алчсан юм байхгүй юу? Тэгэхээр бясалгал гэдэг үг бяс алгал гэж бичигдчих юм тийм ээ. Тэгэхээр бяс илгал гэхээр зөв бичээч ямаалаа гэж хэрэлдэг гэдэг.
Яагаад тэгэхээр нөгөө кирилл бичгийн зөв бичгийн дүрм нь бяс алгал гэдэг бичиг юм чинь. Үеэр нь таслаад үзэхдээ дотоод галыг алаад байгаа байхгүй. Тэгвэл үг гэдэг чинь амьтай, биетэй, энергитэй юм аа тийм ээ. Тэгээд үггүй бол энерги долгисдгүй, аваагүй бол тийм ээ. Энергигүй бол үг аваа болдгүй. Ийм хөл квант физик юм тийм ээ. Тэгвэл бидний үг дээдс энийг буган бочгийн соёлтой нөгөө босоо бичиг маань энийг шууд тэнгэрээс авсан учраас энэ бол бэлэг чанарын буюу идеалист бичиг. Нөгөө хоёр нөгөө ханз бичиг санскрит бичигнээс гаралтай тэр латин бичиг, араб бичиг гэдэг бол дүрст хэлбэрийн бичиг байхгүй юу? Тэгэхдээ дүрст хэлбэрийн бичгээр төсөөллийн бичгийн буюу идеал материалист бичгээр идеалист бичгийн аваа зүг алчаад байна гэсэн үг. Ингээ болж байгаа. Тэгэхээр 800 тэртээ эсвэлээ хийжсэн байна гэдэг тэр хэллээд байна. Та ер нь тийм тэр нь ахуй байсан байхгүй юу? Ахуй байсан. Одоо нүүдэлчтэй ахуй. Тийм ерөөсөө ахуй байсан. Тэгээ яаж яах вэ? Монголын бясалгал гэдэг тэр нэг аргалаг даян гэдэг тийм байгаагүй шүү. Зүгээр ахуйтай авиагаа гаргаж байгаа авиан дандаа ерөөлийн далаа байсан. Тэгээд энэ нөгөө хэлний нүгэл гэж байхгүй гэсэн тийм үү? Сэтгэл нь дандаа ариун байсан. Тэгэхээр биеийн нүгэл гэж байдаг. Сэтгэлийн нүгэл гэж байдаг. Тэгээд энэнийг дандаа үгэн засдаг. Үгээр хүнийг алж болно, үгээр хүнийг амжуулж болно гэдэг шүү тийм ээ. Одоо бол энэ хүн төрлөخت үүссэн цагаас дөрвөн зэвсгийн ирнийг туулж чаддаг шүү дээ. Дөрөв дахь нь одоо явж байна тийм ээ. Тэгэхээр энэ ямар зэвсэг вэ? Эхнийх нь чулуун зэвсэг байсан. Тэгэхээр нөгөө Монголын үгдээс эндээс нөгөө дөрвөн нэрт сэрхэн ухамсар гэдэг юм үлдэж байгаа юм шүү гэж хэлээ. Одоо бид нар 5 дахь нэрт сэрхэн ухамсарыг бэлтгэх юм нь энэ Монгол түлхүүр байхгүй. Монгол түлхүүр. Монгол гэдэг нэр гэсэн. Энийг тайлж чадаагүй л байгаа шүү дээ одоо хүртэл тийм ээ. Гэхдээ 800-ны бидний үгдээс тайлаад бисогцсон юм байна. За тэгэхээр нөгөө үгдээсий чинь 800-аар буюу мянганаар төрүүлж исэн энерги хөл гэдэг чинь одоо яг энэ нийгэмд хэрэгтэй болцсон философи байхгүй юу? Одоо нийгэмд тийм ээ. Нийгэм чинь нийтийн юм гэсэн. Нөгөө кирилл бичгийн алдаа. Тэгэхээр чулуун зэвсгийг туулаад итгүн ухамсарыг үлдээсэн юм аа. Тийм ээ. Хүрлийн зэвсгийг туулаад Монголын ухамсарыг үлдээсэн юм аа. Төмрийн зэвсгийг туулаад Манукол ухамсарыг үлдээсэн юм аа. Овгийн засаглалыг. Итгүн ухамсар бол эхийн эрх засаглалын ухамсар үлдээсэн ухамсар. Энийг бидний өвдөц тэр алтан дээд гэрээгээр үлдээсэн юм шүү гэж байна. За ингээд Манукол Монголын ухамсар нь болох дээрээ хүн гүрний үед төгссөн хүн гүрэн нано технологиг зарласан шүү дээ дэлхийд. Мөн үү? Тэгэхээр энэ яаж батлагдж байгаа юм гэсэн чинь хамгийн хатуу ган, хамгийн зөөлөн хүрэл гэдэг хоёр металлыг хооронд нь холбож байгаа гэсэн технологи байна. Энэ бол нано технологи. Тэгэхээр энийг одоо шинжлэх ухааны технологи энэ хоёрыг хооронд нь холбож чаддаг. Бидний хүүхэд байхад бол хөнгөн цагааны ганц үгэнд алтан гүшөө усгана гэж ярьдаг байсан. Бид хүүхэд байхад сургуульд үзэж байгаа. Хөнгөн цагааныг бол одоо чөлөөтэй харагдаж байгаа. Хийж харагддаг болсон тийм ээ. Яг энэтэй адилхан. Тэгэхээр бидний өвгдөөс хүрлийн эсийг нөгөө төмрийн атом гэж байна шүү дээ. Тийм ээ. Төмрийн атомыг аваач хэлчихсэн гэсэн үг байна. Металл гангийн атомтай хэлчихсэн. Энэ нано технологи байсан. За Чингис хаан дээр ирэхэд хөх Монгол ухамсарыг бий болгоо. Дөрөв дэх ухамсар юм байсан. Энэ нь бол нөгөө төрт ёсны ухамсар гэдэг юм. Тэр нь хүн гүрний модон хаанаас эхэлсэн. Мөн үү? Тэгээд Атила дээр ирэхдээ Манукол ухамсарыг буюу одоо энэ парламентын засаглалын ухамсарыг өндөрлүүлсэн байна. Тийм учраас Тэнгэрийн дашуур гэж нэрлэгдсэн эхний мянганы сууд Атила Оромын сенат буюу Оромын нөгөө сенаторууд тэгээд боолын нийгэм гэдэг юм бий болгоцсон тэр язгууртныг очиж ташуурч ирсэн. Тэнгэрийн даалгаврыг ташуурахгүй. Тийм учраас эхний мянганы сууд төрт ёсны суудтууд байгаа шүү дээ тийм ээ. Шашнаас сууд болоод байгаа шүү дээ 2 мянганы сууд тийм ээ. 2 мянганых нь Чингис хаан зарлагдаж чаддаг. Тэгэхээр Чингис хааны үед бол төрт ёсны ухамсарыг буюу их хөх Монгол ухамсарыг үлдээдэж шүү. Эннээс хойш хүн төрлөختнийг шашин авч явахгүй шүү. Тэгээд тэр монголчуудад сэргүүд нь шашин үүрэггүй үндэстэн шүү гэж хэлсэн. Тэгээд энэ оюуны хөгжлийг эхэлсэн буюу майдрын за нэлээд сонирхолтой юм ярьж илаа.
Тэгээ яг ер нь бол юм өөрчлөгдөж байна хүмүүсээ. Тийм. Тэгээд ямар ч байсан гэсэн бидний өвөг дээдс бол тэр 800 жилийн өмнө бол мэдчихэжээ. Ийм юм болно гэдгийг мэдсэн байсан юм байна. Энэ юм болоход яаж одоо тий гарах уу, тэр арга замыг нь бас зааварлаж ингэж сургаж үлдээсэн юм байна. Тэгээ бид нар одоо энийг өөрснөө сайн өвүүлж эзэмшиж суралцах цаг нь болсон юм байна. Тийм болохоор одоо мэдээж Монголд бол маш олон хүмүүс энийг ингээд судалж, суралцаж ингэж явж байгаа одоо бол би итгэлтэй байна. Тэгээд энэ гадаадд байгаа монголчууд маань ч гэсэн энийг бас судалж суралцаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Ер нь бол монгол хүн болгоныг мэдчих ёстой зүйл юм болов гэж бодож байна. Бидний ухамсар сэрэх цаг нь болсон. Одоо алийн болгон тэгээд ямар нэгэн зүйлд тий одоо юу гэдгийг мухар сүсгээр ч юм уу ямар нэгэн зүйлийг ингээ ойлгохгүй байдлаасаа болоод буруу зөрөө одоо юм амьдралд маань үсээд эсвэл бол одоо тий улсад маань үсээд ингээ явж явах юм бэ. Тэрнээс гарах арга замыг бид нэр эрэлхийлж байгаа энэ үед иймэрхүү хүмүүсийн одоо тий манай энэ хүнч багш атар сайхан одоо өөр шинжлэх ухааны энэ хүмүүсийн үгээр яалтчгүй одоо сонсч ийм шаардлага хэрэгтэй нь бий болцсон юм аа. Бидний энэ явуулаад байгаа энэ лайвын гол зорилго ч гэсэн одоо энэ хүмүүсийг олон та бүхэндээ хүргэх, энэ хүмүүсийнхаа үгийг бас хүргэх, энийг бид нэр сонсох ёстой зүйл учраас л өнөөдөр энэ зүйл ингэж болж байгаа юм шүү гэдгийг бас ойлгоорой. За тэгээ яриагаа өргөжлөе багш. Тэгэхээр Монголын өвгдөөс их Монгол гүрний үед Чингис хааны хүчрэх гүрний үед тийм ээ Төрт ёсны Төрт гүрний ёсыг бий болгосон. Тэгэхээр Монголын уламжлалт Төрт гүрний ёс нүүдэлчин соёл иргэншлийн Төрт философи бол байгалийн хууль, сансрын хууль гэдэг хоёр юмд сансрын хуулинд одоо нийх юм болдог. Байгалийн хуулинд тэрэнд одоо захирагдж амьдардаг ёс заншил гэдэг юмдээ тулгуурладаг ёс зүйт төр байхгүй. Нүүдэлчний төр бол философи. Харин суурин соёл иргэншлийн төр одоо жишээлбэл Америкаар удирдуулж байгаа гэж хэлдэг юм тийм ээ. Одоо Орос, Хятад гэдэг гурван улс одоо удирдах гэдэг нь да улаацалтаад байна шүү дээ тийм ээ. Төрийн Монгол дэлхийн төрийг удирдах гэдэг. Тэгэхээр энэ төр бол суурин соёл иргэншлийн төр. Суурин соёл иргэншлийн төр бол хүний эрх гэдэг юмыг хамгаалдаг эрх зүйт төр гэдэг юм уу? Хуулиар хүний эрх зүйг хамгаалдаг төр гэж явж байгаа. Тэгвэл энэ бол сатанизм болж хөгжөөд одоо ингээд гацчихж шүү дээ. Капиталист нийгэм гэж тийм ээ. Материализмыг өшөөддөг. Тэгвэл энэ гацаа яач юу гэсэн чинь 12 онд за бүр хэдэн 70 хэдэн оны үлээ нөгөө Ричард Фейман гэж Америкийн их физик математик физикч тийм ээ. Ал хиймж нэг эрдэмтэн байдаг шүү дээ. Одоо нөгөө Эрдэнэ номон дээр зураг нь байж идэг. Их Пакс Монголыг гэдэг тийм ээ. Ричард Фейманы хэлсэн үг нөгөө Монгол Моторс Калифорни гэсэн номертэй тэргээ шавхт суулгачаад түлхэж байгаа зураг байдаг шүү дээ. Энэ ямар учиртай юм байсан чинь тэр Фейман хэлсэн байдаг. Тэр нөгөө Фейманаас квант физикийн асуудал байсан гэдэг Эрдэнэ номыг яриад байгаа юм тийм ээ. Тэгэхээр Монгол дэлхийн эдийн засаг соёл улс төр шавхт суучлаа. Одоо Монгол Моторс ажиллахгүй бол энийг гаргахаа байлаа гэж хэлсэн. Анхных нь тийм ээ. Дурноолоо гэж бясалгагч их сэтгэгч Мельхетник гэдэг хүний амьдралын цэцгсийн эртний нууц гэдэг номон дээр Меркаба гэж нэрлээд тийм ээ тэр Тотос Египтийн соёл буюу тэр Нефилим төрлийн хүн төрөлхтний их төрөл нь бол Нефилим төрөл юм байна. Эцэг төрөл нь бол Сирис төрөл юм байна гэдэг. Сирис төрөл гэдэг нь манай төрөл, Монгол төрөл байхгүй. Нөгөө хөх толготой мон товоо бодистой төрөл маань. Тэгээ энэ бол хүн төрөлхтний эцэг төрөл юм байна шүү гэдэг ингэж хэлсэн. Тэгэхдээ бидний өвгдөөц алтан дээлгэрийн энийг Монгол угсаатан бол дэлхийн 9 мөрний эхийг буюу усны цэвэр усны эхийг сахин хамгаалж явах үүрэгтэй манайхүү төөтөн нар юм шүү гэж хэлж байгаа. За ингэхдээ энэ яаж ийнэ гэсэн чинь нөгөө 800-ны Хувлаан Яан улсын үед төрийн 8 бэлэгдэлтэй оруулж байсан чандман зэндэмн эрдэнэ гэдэг нь бол усны атом молекулын хэлбэр байхгүй тийм ээ. Чандман эрдэнэ гэдэг бол H2O юм байхгүй. Зэндэмн эрдэнэ гэдэг бол 2H2O2 юм байхгүй. За ингээд тэгтэл одоо энэ хэлээд байна шүү дээ тийм ээ.
Тэгээ одоо чинь Христийн Библиэд юу гэж байдаг вэ? Хүн төрлөختөн мөхлийн аюул төрөх юм бол хончин дэлхийг авармаа гэдэг. Хончин гэж энийг хэлээд байгаа. Нүүдэлчин соёлыг хэлээд байгаа юм баггүй. Тийм ээ? Тэгэхээр өөрөө хончин болох гээд пастор Моксан амд нь хуралдаад байдаг. Тийм ээ? Нөгөө бусдыг хонь болгох гээд мухар сохор үзэл хүлээд байдаг сатанизм гэдэг юм хөгжөөд шүү дээ. Тэгэхээр Библи судар бол цэвэр оюунчлал буюу математик байсан гэдэг байгаа шүү дээ. Мөн үү? Тэгэхээр тэрнийг одоо нөгөө шинэ гэрээ хуучин гэрээгээ дунд нь одоо сионы мэрэгдийн гэрээ, масончуудын гэрээ тийм ээ ингээд бүр замруулаад явчихсан. Энэ одоо дэлхийд илэрхий болчихлоо шүү дээ. Америкийн масон гэж доллар гэдэг зэвсэгтэй масон, Европын сионы мэрэгд гэж нэрлсэн, англо-саксон гэж нэрлэгдээд байгаа. Сионы мэрэгд гэж тийм ээ. Эдний гэрээнүүд бол хүн төрөлхтний одоо нөгөө амтналэг болцсон тэр юмыг устгах тийм гэрээ байна. Энэ бас сансраас өгөгдсөн гэрээ. Энэ бол хийгддгээрээ хийгдэх нь байна. Тэгэхдээ бидний өвдөд салтан дэд гэрэн дээр ийм цаг ирнэ. Энийг нялуун халуун шулуун дайн гэдэг юм аа. 16 хар нийгэм болоод яг хувь хүн дээр тулгагдсан шүү гэж хэлсэн. Энэ цагт та нар энэ мон гэрээг барин шүү гэж хэлсэн. За тэгвэл энийг батлаад байгаа юмнууд нь тэр Пейман байна тийм ээ. Тэр нөгөө сайн нэрийг хэлээд байсан чинь Дурнволоо байна тийм ээ. За тэгэхдээ Америкийн их ерөнхийлөгч нараас Билл Клинтоныг хэлсэн. Билл Клинтоныг хэлсэн тийм ээ. 10 онд байна. Манай Инкоингийн ерөнхийлөгч байхад нэг ерөнхийлөгч асан нар жижиг буушийн үед хуралдаад тэгээд ярьсан яриа байдаг тийм ээ. Эдийн засаг хямрлаа. Детгийн эдийн засаг хямрлаа, улс төр хямрлаа. Одоо монголчуудаас суралцахгүй болохоо байлаа гэсэн. Нөгөө монголчуудаас гэдэг нь юу хэлээд байгаа гэхээр Чингисийн төрөлтөөс буюу нөгөө нүүдэлчний соёлыг ёс зүй буюу ёс заншил дээр тулгуурладаг ёс зүйтэй төр гэдэг юмыг тэд нар хайгаад шүү дээ. Тэгтэл манайд ёс зүйн хороо гэдэг юм байгуулчаад тэр дүү орсон хүн ёс зүйгүй болоод байдаг. Нэг ийм л аюулт болчиход байна тийм ээ. Нөгөө эрх зүйт хуулийг нөгөө хит хуульж ийн гэдэг үг багхгүй юм чинь. Тэгээ нөгөө хууль гэдэг бол уулын тэнгэр үзлийн онолоор бол хууль гэдэг бол байгалийн хууль, сансрын хууль гэж хоёр хууль бий. Харин одоо энэ бидний одоо за хууль гэдэг бол байгалийн хууль, сансрын хууль гэдэг л хууль байдгаа гэж байна. За тэгэхээр бид нар ч одоо ямар хуулийг дагаа яваад байгаа юм бэ гэдэг асуулт байна. За орчлон ертөнц байгаль дэлхийтэйгээ хамгийн ойр байсан монголчууд бол байгалийн хуулийг л дагаж шүтэж амьдарсан тийм ард түмээ. Тэгэхээр өнөөдөр 90-100-д одоо энэ өөрөөр хэлэх юм бол бидний одоо суурин соёл иргэншилтэй гэж хэлээд байгаа энэ хүмүүсийн одоо тий хууль дагдаг ном одоо Библи сударч юм эсвэл ямар нэгэн одоо өөр юмнууд байна шүү дээ. Энэ биднээс арай өөр соёл байгаад байна. Тэр соёлд бол одоо хүн бол одоо бүх юмыг чадагчаа одоо тий юу гэдгийг одоо байгалыг хүртэл захирч чаднаа гэсэн нэг тийм философи яваад байгаа юм байна. Тэгэхээр тэр философоор явах юм бол одоо бид нар газраа авахад л одоо алтан мөнгийг аваад л ингээд амьдраад л өөрснөө сайхан байгаад хүн гэдэг хүн бүх юмыг эзэгнээд авах юм бахаа гэж бодож исэн. Гэтэл өнөөдөр корона гэдэг зүйл бүгдийг ер нь бол их олон хүнд ойлгуулж өгч байна гэж харж байгаа. Манай өвөг дээдсийн сургаал бол тийм бишээ. Бид нар бол байгаль бүх юм одоо тий жишээлх юм бол би чи энийг үзэж суугаа та бүхэн бид нар тэр байтугай жижигхэн амтэн хүртэл бид нар бүгдээр хоорондоо холбоотой нэг нэгнтэйгээ хамааралтай амьдардаг юм а гэдэг тийм байгалийн философитой ард түмээ. Тэр байтугай хөдөө одоо жишээлх юм бол амралтаараа бид нэр очдөг шүү дээ. Тэгэхэд ингээд гадаа одоо нөгөө юу яадаг штэ халуун тоогоогоо ингээд шууд зүлгэн дээр тавьдаггүй одоо ч тавьдаггүй. Яагаад вэ? Тэгэхээр тэр зүлэгч нь өөрөө амьтаа учраас бид нар тэрийг ингэж халуун тоогоогоо тэн дээр тавьж тэр зүлгийг ингэж шатаах ерөөсөө шаардлагагүй. Тэрийг хайрлаж байгаа байхгүй. Бидний хайр инрэл тэр бид нар бүгд ингээ холбоотой маа гэдгээ монголчууд мэддэг байсан. Тэгээд яадаг вэ гэхээр зэрэг чулуун дээр ингэж юугаа халуун тоогоогоо тавьдаг. Тийм ёс заншилтай ард түмээ. Тийм жоохон тасраад байна. За ороод. Тэг чин жоохон хурдан юм чинь. Үргэлжлэлтэй ямар ч байсан түрүүчийн яг асуулт маань яг хүргэлжилжсэн. Тэгээд хэрэгтэй. Одоо бидний яг нийгэмд монголчуудын өөрсдийнхээ ёс зүй, ёс суртахуун, за тэр эрчим нь одоо яг одоогийн байдлаар ямар байчаад байгаа. Тэгээд одоо ямар болох гэж бид хичээх юм. Тэгэхээр бид оюунд ухаанд нөгөө Homo sapiens гэж хэлээд байгаа тийм үү? Оюунд ухаанд хүн учраас Homo sapiens бол оюунд хүн. Неандертал бол ухаанд хүн, оюун ухаанд хүн.
Одоо ингэж хоёр төрөл тодорхойлж байгаа шинжилгээ тийм ээ. Тэгэхээр бид ийм хүн учраас 5 эрчимийг тавууланг нь бүрдүүлж авах хэрэгтэй. 5 эрчим гэдэг нь юу юу вэ? За тэгэхээр нөгөө чинь шинжлэх ухааны нөгөө квант физикийн энерги хууль руу орж байгаа. За тэгэхээр 5 эрчим гэдэг бол шинжлэх ухааны нэрээр бол фантом энерги, гравитац энерги, кинетик энерги, нейтрино энерги, фотон энерги гэсэн 5 энерги тавуулаа нэрлэгдэж авлаа. Тэгвэл бидний өвдөд энийг унж болсон байна тийм ээ. Тэгэхээр нейтрино энерги бол гэрлийн хурднаас 6 дахин илүү хурдтай гэж. Тэгээд тэр бол нөгөө Эйнштейний энерги бол массыг өрчих нь гэрлийн хурдны квадраттай тэнцүү гэсэн томьёо байна шүү. Харьцангуй тусгай хэмжээний томьёо гэж тийм ээ. Тэгэхдээ энэнийг бол эргүүлээд бидний өвдөд бас 800 мянган ахуйтай хэрэгжилж гисэн байна. Энерги бол энэ энерги чинь 5 энерги байдаг шүү дээ тийм үү? Гэвч дахиад Эйнштейн хэлэхдээ гэрлийн эрчим бол тогтмол шүү. 300 мянган км/сек байх нь шүү. Ойлын ормөрийн тодорхойлсон. Тэгвэл бусдын харьцангуй гэж хэлсэн байна байхгүй. Тэгээд энерги оргоо хоосноос бий болохгүй. Энергийн протоны фотон энерги материйг бий болгодог гэж үзэж шүү дээ. Квант физик тийм үү? Би хэлж байгаа юм биш тийм ээ. Тэгэхээр фотон нейтрон хоёроос термодинамик эргүүлэх ёстой байхгүй. Энийг Чингис хаан хийж чадсан. Энийг шинжлэх ухааны нэрээр бясалгалын нэр нь бол холограф бясалгал гэдэг. Гэрэл шилжих бясалгал гэж хэлээд байгаа байхгүй. Тэгвэл одоо дэлхий дээр хэрэгжилж байгаа бүх бясалгалууд трансмишн бясалгал буюу өнгөж шилжих бясалгал дээр яваад байна. Энэ бол дамжиж өнгөрөх ёстой буюу нөгөө 7 хүрдний боловсрал гэдэг маань энэ. Тэгээд цаашаа гэрэл шилжих ёстой байтал чинь тэр лүгэн шилжиж чадахгүй. Яагаад гэвэл нейтрон протон хоёрыг хэрэгжилж хурдыг олж авч чадахгүй байдаг шээ. Тэгвэл хурдыг олж авдаг юм бидний өвдөд 800-ны өмнө янда хийгээд бий болгоцсон. Тэгээд тэрнийг бол одоо За тэгэхээр зэрэг энд нэг их сонин бас ингээд нэлээд юутай зүйл гарч ирж байна л нэлээд одоо сонирхолтой зүйл гарч ирж байгаа байхгүй. За тэгвэл өнөөдөр ингээд бясалгал хийдэг маш олон хүмүүс байдаг. Одоо буддийн шашинч байна уу, бусад өөр шашинч байна уу, хаас айгу гадаадад байна уу, Монголд байна уу, тэр өөрөөс ялгаа авахгүйгээр маш олон төрлийн бясалгалууд байдаг. Энэ бол мэдээж хэрэг хүн болгон өөр өөрийнхөө сонирхсан чиглэлийг дагаад тэгэл өөр өөрийнхөө оюун санааны одоо тий нэг гэсэндээ ухамсарыг сэрээж одоо ухамсарын төвшнгөө дээшлүүлж байгааг энийг хэлбэр шүү дээ. Энэ зөв зүйтэй зүйл юм аа, зөв зүйтэй. Яа харахгүй зөв зүйтэй. Гэхдээ энэнд бас нэг хүрэх арга барил нь одоо нөгөө тий аргачлал нь арай жоохон өөр байгаад байдаг. Зарим нь бол одоо юу гэдгийг буддийн шашинд гэдэг чинь нэлээд олон тий зам одоо тэр чинь юу шүү дээ нэг левелүүдтэй. Одоо левел гэдэг нь одоо шаттай гэсэн үг. Эхлээд нэг тийм үеийг одоо заавал эзэмссэн байх хэвээр дараа нь тийм гэл нэг 7 8 9 шат байх жишээтэй ч юм уу тий зураг байдаг шүү дээ та бүхэн мэдж байгаа бол одоо нэг заан юу гал ингээд явж байгаа дээр зураг байдаг. Тэгвэл Монгол одоо тэр тийм одоо тэр аргачлалыг манай багш маань одоо ингээд нээгээд одоо ингээд илрүүлээд одоо ингээд өөрөө тэрийг эзэмссэн хүмүүс цаагаа явж байгаа юм. За тэгэхээр та тэр Монгол бясалгалын тухай дахиад яриагаа өргөжлүүлээд хэлээ. Ялгаа нь юу юм бусад бясалгалын төлөвлөгөө бусад цагаан аюултай үлзий хурдны талаар ярьчихсан тийм хурд. Одоо тэгээд нөгөө нейтрино энергийн хурд бол нөгөө Эйнштейний харьцангуй томьёо онотой би энийг холбож хэлэх гээд байна шүү дээ тийм. Тэгэхээр массыг үржих гэж байгаа юм тийм үү? Масс гэж юу хэлж байгаа юм гэхээр нөгөө 5 эрчмийн чинь хуралдаад хүч болоод хуралдаад матери үүсгэсэн юмны денсийг хэлээд байгаа юм. Жингийн хэлээд байгаа байхгүй. Тэгээд Эйнштейн нөгөө хөл бүртгэгчний өмнөөс хэлээ гаргасан чинь матери масс бишээ нөхдөө энергийн нэгдлийн масс гэж хэлээд байгаа байхгүй. Тийм учраас тэрнийг баталж хэлэхдээ Эйнштейн бол гэрлийн хурд тогтмол бус нь харьцангуй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нейтриногийн хурд бол харьцангуй хурд байхгүй юу? Энэ хурдыг Чингис хаан барьж авсан. Тэгээд гэрэл чилжээд Чингис хааны нөгөө 900 хэдэн мянга буюу нэг 95 төмттэй дээдл нь 120 төмттэй байсан гэдэг чинь тэгэхээр нэг сая хүн байгаад байгаа юм байхгүй юу? Хүн төрөлхт юу Монгол төрөлхтөн тийм ээ. Сая хүний нөгөө сүнс буюу сүүн. За тэгэхээр Чингис хааны онд одоо тэр аргачлал гэж нэг юм гарч ирж байгаа. Миний одоо ойлгож байгаагаар тийм. Тэгэхээр тэр нь одоо юу яаж таарах нь вэ гэдэг бас нэг сонирхолтой яриа болох гэдэг.
За Чингис хааны нэг сүрхий хэлсэн үгийг багш маань хэлэх хичээлээ. Сэтгэлийг нь эзэмднээс би энэ хаа алдах вэ гэдэг үгийг Чингис хаан хэлсэн. Чингис хааныг бид нар одоо ерөнхийдөө их судалж байгаа, мэдж байгаа маш олон төвшөнд ингэ ярьдаг. Гэтэ тэр хүний энэ одоо тий цаад тэр мөн чанар юуг одоо тий гол зүйлээ болгож ийсэн. Яагаад мөнх тэнгэрийн хүчин доор гэдэг яг Чингис хаан одоо тий тэр юутай холбоод ярьж байгаа шүү дээ. Та энэ энергийн одоо нөгөө тий хуультай холбоотойгоор та тайлбарлаж илээ шүү дээ. Тэр яг үе тасарчлаа. Та тэгэхээр тэрийг наад дээр үргэлжлүүлээ ярих уу? За тийм нейтрины энерги гэдэг юмыг бидний өвгдөөс 90 орсон соёолон гэж хамгийн дээд хурд энэ тэр үед тэгж л олдож байсан. Жиших ёстой тотем тэрэг байсан гэсэн. Тийм учраас 90 орсон соёолон цахилж яваа цагаан бар соёолон гэж тэргүүндээ бодож энэнийг саяхаараа гэж хэлж байна. Энд дээр 10 түгээмэл гэж үлзийхэн дотор 10 түгээмэл байгаа. Нүхийг айдсгүй болгоно. 5 эрчмийг эзэмшихэд ямар нэгэн айдсгүй гэсэн. Тэгэхээр энийг шашин бол айдас болгоод тавилдсан байхгүй. Тийм учраас Чингис хааны айлдварт Монгол үндэстний сэрхүү шашин үүрэггүй шүү гэж хэлээд байна. Тэгээд энэ яадгийн гэхээр сансрын түнэл за энэ Хокинс энийг баталсан байна. Тийм ээ? Стивен Хокинс бол шинжлэх ухаанд хоёр том теорем өгсөн квант физикийн тийм ээ? Мэдээлэл мөнх байна шүү гэж хэлсэн. Тэнд мөнх байгаа мэдээлэл сансар окторгоод хөх торс уу нөгөө нейтрино энерги чинь ингээ илгээд байж байгаа. Тэр нь 10 хасах 95 зэрэгт микрометр хэмжээний бий. Хүний амин чанар гэдэг юм бол 10 хасах 13 зэрэгт микрометр. Нанометр, пикометр гэдэг ингээд байж байгаа шүү дээ, тийм ээ. 10 хамгийн бага хэмжээс шинжлэх ухааны хэмжээс бол фемтометр 10 хасах 10 зэрэг. Тэрнээс цааш хэмжээс байхгүй. Тэр хязгааргүй бичил гэдэг дотор 10 хасах 13 зэрэгт буюу 15 оронтой тоогоор тэгтэл энэ дээр 15 оронтой тоогоор одны тоо хэлчихдэг байхгүй. Хүний эстэй адилхан байх гэдэг шүү дээ. Тэгэхээр 10 хасах 13 зэрэгт нано хэмжээний өөрөнгөө фемтоноос цааш хэмжээний тийм жижигхэн биетийг амин чанар буюу ДНК гэж хэлдэг. Энэ бол Чингис гэдэг цол болсон амин чанар мөнх байдаг нь чин үнэн гэдэг. Тэгтэл одоо 20 дугаар 21 дугаар зуунд тэр сансрын ээлжил буюу Андромед адаг чуулганы мансар өөр соёл иргэншил галактикаас ирсэн нөгөө бурхан гэж хэлбүү тийм ээ дээд оюун санаа одоо хэлээд байгаа ДНК мөнх шүү гэж хэлээд байгаа. Тэр сансарт хөх торсыг бий болгож байна. Тэр хөх торсын хурд бол нөгөө цахилгаан соронзон эрчимний чинь нөгөө гэрлийн хурднаас илүү хурдтай долгион дамжуулагч байхгүй. Тэр нь устдагчийн атом молекул. Тэгээд энэ нь бол нейтрино буюу хөх торсыг бий болгож байгаа. Энийг л зогсоож болохгүй төгөд харлан мөнхнө гэж хэлсэн. За ингээд нөгөө сансарт хүний биенээс гараад явчихж байгаа сансартай холбогдож байгаа нь буюу хязгааргүй энгүү нөгөө одоо тэрний кристалл авраа буюу кристалл ухамсарт ингэж тогтоогоод байна ш. Бидний өвгдөөс 800 өмнө кристалл байсан гэдгээ баталчаад байна ш. Тэгэхээр кристаллын философиг хэлээд байна гэсэн үг ш. Талс ухамсарт тийм ээ. За тэгэхээр тэр бол 10 хасах 95 зэрэгт микрометр хэмжээтэй бие юм шүү гэж. За энэ бол устдагчийн атом байхгүй юу? Энэ бол гал биш гэрэл юм байхгүй юу? Хэд шатна гэсэн ойлголт байхгүй. Тэр мөнх оршихгүй юм байхгүй. Тэгээд энэнийг л 800-ны бидний өвдөж тэр химер гэдэг юм уу хөх торс гэдэг нь барьж авсан. Тэгээд энэ өлзий хэгээр бэлэгдсэн. Сансрын хөх торсын бэлэгдэл нь тэр өлзий хээ юм байхгүй. Тэгтэл бурхны шашин юу гэсэн гэхээр сансрын түнэлийг тэнгэрийн хар нохойн ам гэд хаагдсан. Яагаад хаагдсан гэхээр хүн өөрөөсөө хөгжиж чадаагүй нөгөө сүнсний эргэтэн систем болдог 7 булчирхаан дээр ажилдаг 7 хүрд даавар гэдэг юмыг бал болгож ялгаруулад мөнхийн бал байлгахаар нөгөө бие хэл сэтгэл гурав нь ариун чанартай. Тийм учраас мөнх тэнгэр бол ариун чанарын үзэл юм шүү гэж манай их Баян далаа багш хэлсэн. Тийм учраас энэ ариун чанарын үзэл буюу мөнх тэнгэрийн үзлийг яг энх цэгцэнд оруулж өгөхгүй бол болохгүй шүү гэж хэлсэн. Энийг би оруулаад байгаа юм багхгүй юу? Баян далаа багш зөв байна чи ингэж хэлсэн нөө. Яа оруулаад байгаа юм. Яг одоогийн бид нарт яг ойлгохоор яг та яаж энийг ингээ оруулаад байгаагаа нэг жоохон тайлбарлаа өгчлээ. За тийм. Тэгэхээр би бол яасан гэхээр нөгөө 94 оноос бясалгалын суурийг буддын бясалгалын нөгөө трансмишн бясалгал буюу өнгөний бясалгалаар суурьа тавьдсан байсан. Нэг хэсэндээ дамжих шатаан дамжчихжээ. Чингис хааны алтан дээд гэрээ гэдэг юмыг үзээд бүгдийг сууруулж үзээд
хоосон чанар гэдэг юмас салаад амин чанар гэдэг өөр рүү орцсон байхгүй. Тэгэхээр бид сансартай холбогдохын тулд энэ рүүгээ орох хэрэгтэй. Тэрийг Чингис хааны эгрегор гэж хэлнэ тийм ээ. Өндөр дээд тэнгэртээ сайтар зал барим өргөөд 8 зогсын жимэг болохыг нам хүмхэн зүрх сэтгэлээс гойн сүрдэгтэн гэж хэлж байгаа. Тэнгэрээс гэж хэлээгүй, бурхнаас гэж хэлээгүй тийм ээ. Эндээс гой. Тэгээд тэр цаан чинь амин чанар байгаа шүү тэнд очив. Тэр нь Чингис гэдэг цол болцсон байхгүй юу? Энэ мөнгө шүү гэдэг. Тэгээ энэ мөнгө нь хөгт хорсоор буюу нитрина, протоно хоёроор термодинамик хэрэгжиж тэр холограф гэдэг юмд хүрдэг байхгүй. Энийг би үзсэн байхгүй. Гэхдээ надад 3 хүн удаа үзүүлсэн, буцаагаад хаацсан. За. Хүн хүслээрээ явдаг юм байхгүй юу? Тэр бол хүний мөрөөдөлт хүн алддаг гэдэг юм тийм ээ. Хүссэн хүн бол олдог, харин тэмүүлэлт хүн хүрдэг гэж хэлдэг. Би бол тэмүүлэл байсан. Тэгж байгаа сансрын гарагтаас намайг татаж авдаг юм байхгүй юу? За. Тэрнээс тэр л 6-аар аялдаг юм биш. Харин трансформашнд бол 6-аар аялж болно. Өнгө тийм ээ ийм юм. Тэгэхээр энэ хүн төрлөختний одоо энийг тэр алтан дээдгэрэл бидний өвдөж бас хэлсэн. Үзэл онлын дайн гэдэг юм хөгжөөд ирэхээр хоосон чанарын дайн бол эргээд яслаглын дайн болно гэсэн үг байхгүй. Хоосон чанарын дайн болно шүү. Тэгвэл одоо дэлхийд дээр 2000 орчим төрлийн 8000 орчим аргачлалтай яслагал байна гэж. Энийг хоосон чанарын дайн гэж хэлсэн. Яслагал бол бизнес болчихсон байдаг шүү. Байгаад шүү. Яг зөв тэрэн дээр багшаа. Одоо би жишээ нь ингэж ойлгож байгаа хгүй. Яг зөвхөн хувь хүний талдаа маш их юм бясалгалын юм одоо сургалтууд ч юм уу багш нар байна. Тэгээд зүгээр суугаад энэ үдэнээс суугаад л хийдэг байгаа. Тэгэхээр би болохоор түрүүн таны ярианаас би нэг зүйлийг ингэж татаж авлаа л да. Юу вэ гэхээр монголчууд бясалгал гэдэг зүйлийг ахуйгаараа дамжуулан эрчим болгож гаргаж ирдэг гэдэг нь гарч ирлээ шүү дээ. Тэгэхээр тэрийг та тодруулаад гаргаад би бол зүгээр суугаад одоо эрчим хүч нэмэгдэн ч гэдэг юм үү тэгж болж байгаа ойлгохгүй байхгүй яг өөртөө бол нэг бол зөв хоол идээд нэмэгдэх юм гэж байхгүй. Тий. Тэгэхээр таны тэр ахуй гэж хэлж байгаа нь яг юу бэ? Ахуй гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ күү боловсрал амин таван хүрдний боловсрал гэдэг энэ алтан дээдгэрийн тайлцсан. Гэхдээ би күү боловсрал гэдэг юм юу вэ гэсэн чинь би өөрөө 7 хүрдний боловсрал үзээд яваад байсан чинь амин таван хүрдний боловсрал гараад ирдэг. Хоёр нь хайччих гэх юм ундаас орж шít. Тэгтэл амин таван хүрд гэдэг маань булчир хай хүний антом байсан байхгүй. Тэгтэл нөгөө чакраны онол чинь антомоос нь салгаад чакра гэдэг онолчтой бид алдчихж шít. Тэгвэл чакра гэдэг юм чинь хүрд юм. Хүрд гэдэг юм чинь бол сүнсний эрхтэн юм. Сүнсний эрхтэн шүү тийм үү? Тэгвэл хүний биеийн дотор байгаа нөгөө үндсэн таван булчир хай чинь тэр сүнсний эрхтнийг тижээлнэ. Тэр нь гормон буюу даавар гэдэг юм байна. Энийг судалдаг нь эндокринолог. Үнэ. Тэгэхээр эндокринолог энэ хүний дотоодод байгаа бүх төрлийн гормон буюу тэрнийг 108 төвшин сайхан гэж хэлээд байгаа. Менделийн химийн 108 одоо 109 болчиход байгаа элементийг хүн өөрөө үйлдвэрлэдэг аль химийн фабрик байхгүй үйлдвэр байхгүй. Тийм ээ. Тэрнийг бид зөв үйлдвэрлэхгүй бол буруу үйлдвэрлэл 47 чөтгөр байгаа. Хүний биеийн дотор. Аль хим тэгж хэлсэн. 53 нь бол тогтмол ийм даавар гормон байна гэж нэрлэлсэн. Тэр болгоныг би бол гүйцэж одоо судалж чадаагүй. Би нэгсэн тоо эндокринологч биш учраас. Өөрийнх нь үндсэн 7 булчир хааны дааврыг судалсан. Тэгээд тэр нь 21 болдго юм байна гэдгийг судалсан. Тэгээд үндсэн 7 даавар 3 судалтайгаа нийлэхээр буддын шашны бол 10 хангал юм. Бурхан гэж тооцоод байгаа юм тийм ээ. 21 болоод хувирчих дээрээ 21 нь дарих юм байхгүй. Тэгвэл энийг ингэж ойлгох хэрэгтэй. Тэгээд нөгөө бурдын бясалгал мөн шарын шажин болоод ирэхээр 1300 хэдэн бурхан болгоод зураа хийчихдэг нөгөөдхийн төрөд олдохоор байсан. Тийм учраас Монгол хүний сэрхүүд шашин үүрэггүй шүү гэж хэлээд байна. Тэгээд би тэр өгүүлбэрийг уншчихад тэгвэл би шашинаар явж болохгүй байна. Тэгэхдээ шашин бол гүн ухаантай. Тийм үү? Буддын гүн ухаан гэж. Буддын гүн ухааныг хайчаад тангуудын шарын шашин гэдэг имийг аваад манай гэрээд бүр шарын шажин болоод дампуур болчиход байгаа. Зөв. Энийг хаях гэсэн. Харин буддын гүн ухаан гэдэг юм дотор кундалини онол, чакраны онол гэдэг чинь байгаа юм. Харин антомоос салгаж тэрнийг болохгүй шүү гэсэн тийм ээ. Хүний биеэс салгаж болохгүй шүү. Энийг нь ахуй гэж хэлээд байгаа юм байхгүй. Алтан дээдгэрээд акау гэж хэлдэг. Тэгээд ард нь дэм гэж. Би бол дэмч хүн. Акау дэм гэдэг үг. Академи гэдэг үг чинь монгол үг байхгүй.
Тэгэхээр яах нь вэ? Аккаунт дэмж байх гэж шүү дээ. Ихтэй надад тийм цол байхгүй шүү тийм ээ. Би өөрөө зүгээр өөртөө аккаунт. Тэгэхээр нэг хүний бие бүхлээр нь авч үзсэн шүү дээ. Бүр бүхнээр нь. Хүний биеийг бүхлээр нь, эсийг бүхлээр нь, сансрыг бүхлээр нь, байгалыг бүхлээр нь авч үздэг үзэл байхгүй юу? Тэнгэр үзэл. Тэгээд нэгдэн л авч. Тэгэхээр Нострадамсын зөвгөнд бол дэлхийн зөв. Нострадамсын зөвгөнд бол дэлхийн зөв. Чингис хааны хүү тулуун зөв бол мөнх тэнгэрийн зөв гэдэг зөв байхгүй. Тийм учраас энийг мөнх тэнгэрийн бошиг гэж нэрлэдэг. Энийг. Тэгээд мөнгөр үйлсий. Монгол гэрийн ёс юм шүү гэж. Ахвай тэр. Материал тийм ээ. Харин философи нөгөө идеализм, дуализм болгож байгаа нь бол Монгол гэрээний ёс юм гэж. Ёс гэдэг нь хууль гэж хэлэхгүй. Тийм. Яг зөв. Тэгэхээр бас нэг асуулт байна. Одоо тэгэхээр та ингээд ийм юг одоо нэгсэндээ өвдөцийн энергийн гүн ухааныг одоо ингээд бяцлал хийгээд өөрөө ингээд олон одоо их хөлгөний бяцлал хийгээд дараа нь одоо ингэж явсаар хагаад энэ онол юмтай танилцаад бий болголоо шүү дээ. Аргачлалыг бий болгочлаа. За энэ аргачлалыг одоо хэр одоо хүн түгээж ийн хүмүүс сонирхож байна уу? Юу бол тэгээ ер нь урагт явуулж гин үү? Тэгээ хүмүүс бас манай хүн юг үзэж байгаа хүмүүс сонирхож байгаа л та яаж энийг одоо бид нар эзэмших юм бэ? Одоо олон түмэнд яаж түгээж ийн гэдэг дээр та бас тэр талаараа мэдээж байна уу? Энтэй бол танхимын сургалтаар хийгээд яваад байсан. Өвөр Монгол руу гарч өвөр монголчууд бас нэг хэсэг зааж исэн. COVID-19-д хоригдоод явж чадхаа байлаа. Тэгээд одоо яаж гин үү? Онлайн хамгийн чухал болж шít тийм ээ. Биднийг шахаад оруулж байгаа биз? Зөв. Коронавирус ингэж шít тийм ээ. Тэр бол хаан титэм гүйжгсэн, оюунчлагдсан нян. Тийм учраас тэрнээс болгоомжлохгүй болохгүй. Гэхдээ Монгол генетикийг сахилгаан сахиж чадах юм бол дийлэхгүй. Ягаад гэвэл тэр одоо энэ нян гэдэг юм чинь тэр нөгөө шууны ханиад тэгэл гахаа ханиад бол сүүлдээ шумуулын ханиад болоод ингээл явлаа ш. Тэгсээр бол өссөн бол одоо өөрөө хиймэл оюуны нян болчиход ш. Хаана очивол яаж би өөрийгөө өөрчилж болох уу гэдэг өөрийгөө оюунчилдаг нян болчиход ш. Хамгаалагдахын тулд энэ монгэрийг даг гэж хий. Тэгээ монгэрийг дагах тэр энийг хийдэг юм зүгээр игэл ахгүй бидний. Одоо энэ тухай бол би энэ коронавирус гарснаас хойш 2-3 удаа лайв хийсэн тийм ээ. Та тийшээ игэл ахгүй гэж. За одоо энэ манайх саяны энэ офс руу орж ирэхэд гадаа халууны чи хэмжилээ. 35.5. Өө та сайн байна ор гэж. Энэ чинь дархлааг эсэргэж чадахгүй халуун байхгүй юу? Мөн нянг эсэргүүцэж чадахгүй халуун байхгүй юу? Энийг хэвээ гэж үзээд байгаа юм. Хүн ямар нэгэн байдлаар ханиад дагшуур тийм ээ том уу хүрэхэд заавал. За тэгэхээр одоо энд бас ер нь Монгол бясалгал гэдэг тэгэхээр ер нь бяс зэлгэл гэдэг. Тийм Монгол бясалгал гэхээр зэрэг ер нь их юу учир утгатай зүйл байдгийн юм байна гэдгийг бол багшийн ярианаас нэлээд ойлгож байгаа хаа. Энэ ганцхан ч нэг зүгээр суугаад нэг ингээд нэг 7 чакра ойлголт биш байна. Тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол бас нэлээд олон зүйл яригдсан. Хүний биологитой холбоотой, шахаатай холбоотой ингээд нэлээд олон зүйлүүд яригдж байна л да. Тэгэхээр энэ болгоныг системээр суралц. Энэ яриа орж гараад байгаа учраас би бас хажууд нь юу хийж шүү. Багшийн яриаг жоохон тодотгож яриад байгаа шүү та бүхэн минь ойлгоорой. Тийм тэгээд яг интернетийн асуудал заримдаа ингээ үүсдгийг та бүхэн маань бас үлцээрэй гэж хэлмээр байна. Тэгээд ерөнхийдөө би багшийн хэлчихсэн санааг жоохон ингээ цааш нь яваад хэлэхэд бол хүний халуун бол 37 одоо яг шинжлэх ухаанаар бол 37 байх хэрэгтэй гэдэг юм. Гэтэл хүний халуун бол 37.5 яг байдгийн байх хэрэгтэй юм лээ гэдгийг бол багш маань хэлдэг. Гэхдээ одоо энэ юуны үед тийм ээ корона гарчихсан сандраад ингээд одоо юу болох вэ яах вэ гэх нэг тодорхойгүй байдал үүсэж байгаа энэ за багш асуух юм байна. Одоо ингээд корона гарлаа гэх хүн болгон айдастай тодорхойгүй байдал үүсэх юм байна. Тэгэхээр та одоо өөрийнхөө одоо энэ яг энгийн одоо тий гэртээ бид нар яаж юу хийх вэ гэдэг нэг аргачлалаас ганц нэгийг хэлж өгөх зүгээр байх гэж бодож байна л да.
өгөн Монголд бол дэлгэхгүй гаднаас тээж ирээд эмчлэгдээд эргээд идгээд ийсэн тийм ээ. Жохон хэнэггүйгээсээ болоод сая алдчих эхэллээ. Тэгэхээр одоо энэ тогтоож авах үз. Тэгэхээр энийг бол нялуу халуун шулуун дай гэж нэрлсэн 800. Тэгэхээр нялуун дай бол хоолны дай, гений мутацтай хоолны дай. Эннээс энэ коронавирус гарсан тийм ээ тодорхой. Одоо хятад дахал гэж нэрлэжээд байна дэлхийд. Хамгийн заваанаас гарч байгаа гэсэн тийм үү. Тэгээд гений мутацтай хоол. Тэгээд тэрнийг дандаа амьд дээр нь шалзалж амьдын халуун там буцалгаж идснээр болж энийг хэлсэн. Оюунчлалын хувьд юм тийм ээ. Тэгвэл халуун дан гэдэг нь бол одоо хүнд тулгдсан вакцин буюу эм тарианы дай. Нөгөө дархлаагийн чинь $30.5 байх ёстой хүний халуун. Тэгвэл $30.5 байх юм бол ямар ч нэг COVID-19 коронавирус бүгд баяртай. Шууд өөрөө нүүрсдөрөгчийн молекул болоод шатаагаад ашиглчихдаг гал байхгүй. Тэрнийг ам ас гал гэдэг юмар ажилуулдаг. За энэ нэг л тийм ээ. Энийг бол 13 нас хүртэл хүүхдэд хул тоолуулна гэж. Одоо завхны сартуулууд, сэцэн сартуулуудын ёс заншилд одоо байгаа. Өвөр Монгол ахын дүүсд одоо байгаа. Хул тоолох гэж нэг ёс байна. 13 нас хүртэл тэнгэрт мэндэлнэ гэж. Хул шаргал аавра гэж одоо тийм ээ. Тэрнийг эндигоо ухамсартан, эндигоо төрөлтөн гэж нэрлэдэг шүү дээ. Одоо тийм нэрлэдэг байгаа шүү дээ. Тэр чинь 800-ны дэдний хөвгдөөс энийг тэнгэрт мэдлэх гэдэг юм уу? Тийм ээ. Тэр чинь эндигоо ч үсэн 70 оноос 2000 оны хооронд төрсэн аав ээжүүд байхгүй юу? Одоо тэрнээс төрсэн хүүхдүүд нь кристаллууд байхгүй юу, тийм ээ? За кристаллны үе юм гэсэн чинь Монгол ахуйд бол лонго тоолох гэдэг юм байхгүй юу? Цагаан лонго тоолно гэж тийм ээ? Цагаан лонго байхгүй юу? Кристалл аав. Тэгээ нөгөө тийм шиг дахаар цагаалга болоо явж. Цагаан гэрэл цацраад байна гэсэн үг байхгүй юу? Ийм. Тэгээ энэ айргийн соёлд үлдсэн. Тэр нөгөө Борчийг дагуул Чингис хаан Борчийг дагуулж 8 шаргийн хойноос явж байгаа чинь энэ байхгүй юу? Философи. 8 шарг гэдэг нь 7 давхар аавраг нь өөрийнх нь 8 оюуны аавраг нь хэлээд байгаа. Тэр нь дандаа зөнгүүд үү. 7 дээр эцгийн зөн олмолж яадаг. Тэрнийг хөн 7 бие гэж хэлсэн. Энийг нь харин яслаглын онлоор энергийн 7 давхар бие. Тийм ээ? Эпир бие, атом бие гэдэг ингээд цаашгаа. Тийм ээ? Астрал бие, эпир бие, астрал бие, ментал бие, казуал бие, кармен бие юу лээ? Атом бие. 7 давхар нэр байгаа. Энэ дээр биелтэй. Энийг 7 дээр эцэгчин баш юу яадаг юм шүү. Олмолж байдаг юм шүү. Харин тэрнийг 7 дээр эцгийн зөнг алдахгүй байгуул та 7 булчирхаанаас гарч байгаа үндсэн 7 дааврыг дандаа бал болгож өгчтэй. Тэгвэл нөгөө өөрийн чинь энергийн бие хязгаар гэдэг юм. Энэ 37.5 хэм болж кристалл болдго юм багхгүй юу? Мөн үү? Тэгэхээр 37.5 хэмтэй болгохын тулд та айг суухын оронд энэтэй нялаа халуун шулуун 3 дайтай өөрөө гэртээ сууж байгаад байлт гэсэн үг. За тэгээд нөгөө агаар туслын замаар ирдэг учраас хомоолоо гүлчиж байгаа юм. Мөн үү? 3 жилээс цааш болсон өтөг бууцсан дотор орхоо шавж үрждэг бай. Мөн үү? Монгол явсан. Хөх хомоол, хөх хөрзөн дотор. Тийм үү? Хөх аргал дотор тэр нян устгах чадвар байгаад байна, тийм ээ? Та өдөрт нэг хадууны хөх хомоолыг 2 хуваагаад талын хөвгөлдөг тийм л гэсэн үг шүү дээ. Тэгтэл энийг японочууд сая батлаа тавьчихсан. Монголчуудын энэ аргал хомоолон шатаагаад байдаг нь ариунсгийн чанартай юм. Ариун чанартай юм байна. Агаар тусалт нь байгаа 270-80 орчим нянг устгахч байна гэдэг. Энэ чинь нөгөө устгагчийн атом дотор нөгөө 3 кг яваад байна гэсэн үг шүү дээ. Нөгөө хөх торс дотор ч тэрнийг цэвэрлэж. За дотроос нь өөрөө цэвэрлэнэ. Тэгэхээр тэр ам ас гал гэдэг юм юм. Тийм ээ? 13-аас дээш насны хүүхдэд цагаан лонго тоолох гэсэн үг. Цагаан лонго тоолох дээр мон судал гэдэг буюу мэдрэлийн хий судалч. Тарихнаас удирддаг мэдрэл, уушигнаас удирдах байгаа хий судал гэдэг хоёр юм чинь нэг судал юм баггүй. Тэгвэл энийг мон судал гэж нэрлэж байгаа. Монгол гэдэг нэр чинь таны дотор байгаа. Сансарт байгаа нь түнэл, таны дотор байгаа нь кундалины буюу Монгол. Бүр амин чанарт байгаа, дээрийнхэнд байгаа нь дээрийнхэн тэр нөгөө амин чанар гэж нэрлэдэг. Гуруула яг ижлэх юм баггүй. Мега төвшин сансар, сансрын мэдрэлийн тогтолцоог сансрын түнэл хар нүх цагаан нүх гэдэг дөнгөж одоо сая өнгөрсөн жил нөгөө Хаббл дурангаар бодит зургийг авлаа тийм ээ. Тэгвэл бидний өвдөц эний чинь 800 жил орж гараад давхад байсан баггүй юу? Чингис хаан тэрүүгээр ороод давхиж явсан гэсэн. 14-ний эзэгчүүд тэрloo орж чаддаг. Ийм юм. Тэр бол цаг хугацааг зогсоодог. Нөгөө хокус юм тийм ээ. Мэдээлэл мөнгө байна шүү. Тэр мэдээлэлд хүрэхийн тулд хур давх хэрэгтэй.
хурд амбал цаг хугацааг зогсоо. Тэр цагаан лог уншиж байгаа чи устөрөгчийн атом молекул шатаагаад гэрэл болгож цацраагаад дотроо нүүр устөрөгчийн молекул шатаагаад 37.5 хэм болгоод өгнө. Гадагшаага 37.5 их 80 мэдээллийн цамтай холбогдно. Дундчаа шүү. Цаашаа хязгааргүй юм. Нөгөө хөгт орс чинь тийм мэдээлэл хийдэг литрийн 80. Тийм учраас шинжлэх ухаан одоо атомын инстанцаас татгалзаад устөрөгчийн атомыг яаж гаргаж авах вэ гэдээ уралдаад байна шүү. Гаргаад авчвал хүн төрлөختөн сансар өгтрөгөд амархаа илэх гэдэг байгаа биз? Энэ. Тэгэхдээ бидний хөвгдөөс өөрийнхөө устөрөгчийн атомыг шатаагаад унжуулсан. Тэрийг гигантик гэдэг баггүй. Харин тийм байна. Тэрнийг гигантик гэж нэрлэдэг. За энэ тэгэхээр нөгөө нитрийн чинь 650 км/секундын анхны хурдтай. Цаашаа нөгөө гэрлийн протон ботон энергийн дэнс нь нэмэгдээд байвал тэрний хурд квадратаар үзүүлэх. Тийм учраас хурд нь тэр Стивен Хокинс тэрнийг хурд цаг зогсоож байна гэж хэлсэн. Тийм үү? Одоо энийг тэгвэл за одоо ер нь бол энэ манай багшийн ярьж байгаа одоо энэ монголчуудын өвөг дээдсийн ерөнхийдөө мэдээд өөрснөө одоо унаж явсан гэж хэлээд байгаа юм л да. Тэр нь эзэмшсэн, тэрийг одоо морь шиг унаж явсан гэж л одоо зүйрлүүлж хэлж байна л да. Ийм эрдэм мэдлэг байна. Энэ эрдэм мэдлэгийг бол одоо ингээд түгээгээд явж байгаа хүн байна. Тэгэхээр та бүхэн манаас энэ мэдлэгээс суралцаач гэж уриалмаар байна. Яах аргагүй энэ цаг нь ирсэн зүйл болоод энэ одоо яригдж байгаа бах. Тэгэхээр монголчууд миний одоо бидний ухамсар дараагийн түвшин рүүгээ дэвшгүй бол болохгүй нэ. 90 100 маань өөрчлөгдөд байна. 90 100 өөрчлөгдөхийн хэрээр хүний оюуны түвшин одоо энэ ухамсарын түвшин ч гэсэн өөрчлөгдөх шаардлагатай болцоод байгаамаа. Энийг мэдсэн мэдэрсэн улсууд нь бол хийгээд хэрэгжүүлээ явж байгаа. Гэхдээ магадгүй бас энийг мэдээд хэрэгжүүлэхэд яахаа мэдэхгүй байгаа ч юм уу мэдээгүй байгаа хүмүүст бол манай багшийн ярьж байгаа энэ зүйл бол нэлээд чухал ач холбогдолтой. Тийм учраас одоо хамгийн анхны багшийн маань хэлсэн тэр хүүхдүүдээ хүртэл одоо тийм донх тоолуулах цагаан лонхыг бид нар мэднэ шүү дээ. Амьсгаагаа сайхан. За багш маань нэг жоох ганц нэг яах вэ? Үзүүлэх юм уу яах? Тэрнийг бол одоо мэднэ шүү дээ, тийм ээ. Тэгээ би нэг нь сайн болж 32 цагаан лонхыг нэг амьсгаагаар тоолоо, нэг цагаан лонх, 2 цагаан лонх, 3 цагаан лонх, 4 цагаан лонх гэдэг. Ингээд нэг амьсгаанд 32-оос дээш цагаан лонх тоолоо явчих тийм ээ. Тэгтэл энийг бас нөгөө буддын гүн ухаан руу бидний өвдөөс авч орохдоо тоолоо суухаа гэдэг тариныг урд нь унш, араас нь цагаан лонх унш гэж байгаа. Тоолоо суухаа гэдэг тарин юу юм бэ гэсэн чинь энэ бол нөгөө Монгол гэдэг судал байна тийм ээ. Мэдрэлийн хий судал. Тэрэн дээр нь дархлааны тунгалаг судас гэж цусан судаснаас тусдаа судас шүү. Тэрнийг Монгол гэдэг юм. Монгол бол мэдрэлийн хий судас, цусан судас хоёр чинь Монгол судас болно. Харин дархлааны судас чинь ажиллахгүй зогсоод байна. Тэрнийг ажилуулад тэгвэл Монгол болох гээд байна. Мөн үү? Тэрийг дархлааны тунгалагын тогтолцоо, дархлаа тунгалагын тогтолцоо гэдэг зураг байж байгаа шүү. Одоо гаргаад ялгаад авсан тийм үү? Тэгэхээр живчиртэл амьсгаа татаад хүзүү нуруугаан гүрдийт тарихаа гүрдээ живчиртэл амьсгаа татаад ирэхээр нөгөө булчингийн гөлбөр эсүүд гэдэг чинь булчирхайг бяс хийгээд базаад өгдөг. За тэгэхээр энэ бяс ил гал ам ас гал гэдэг хоёр юм чинь ийм юм. Амьсгалаар мэдрэлийн хий судал чөлөөтэй ажиллана. Ямар ч бөглөө таглаагүй болно. Энэ тэнд бөглөө таглаа болох юм бол хэрэг өвчин гэдэг юм уу? Өвсөл гэдэг юмар мэдээлэл өгдөг. Нөгөө эсүүд чинь. Тэгжсэн нь өвдөөд эхэлдэг. За болохоо байлээ шүү. Энд нэг дайсан эс үржээд эхэллээ шүү гэсэн. Нөгөө нян үржээд эхэллээ шүү гэсэн, тийм ээ. Тэнгүүт нь тэрнийг домчноор засчихдаг байхгүй юу? Харин нэгэнтээ өвдөөд алхагчсан бол эмч засгаас өөрөг байхгүй юм. Тэрнээс өмнө харин өөрийгөө хамгаал гэдэг нь тэр амьсгал, бяс, илгал гэдэг хоёр юм байхгүй юу? За ингээд ам ас галаар бол дархлааны тунгалаг судас буюу мэдрэлийг чинь урсгалыг чөлөөлөд өгнө. Мөн үү? За ингэхдээ нөгөөт чи яаж вэ? Хурдан эргэлттэй бол бодисын солилцоо гэдэг нь удирдаад эхэлнэ. Тэнгүүт нөгөө бяс илгал хийгээд өнгөч 7 булчирхайны чи үндсэн 7 дааврыг бяс хийгээд дотоод булчирхайн дотроос чинь шахаад гадаад шүүрэл болгох буюу 3 судал руу чинь шахаад оруулаад ирнэ. Өнөөдөр чинь живчиртэл амьсгаа татж яхад булчингийн гөлбөр эс гэдэг юм чинь умарт чангалж байгаад
бүх булчир хайруудыг бүх эрхтэн системтэй базаадаг. Ингээд таны дотоод гал чинь нөгөө нүүрс төрөгчийн молекулын шатаагаад өсөж эхэлнэ. Та магадгүй одоо тэр халуун хэмждэг болж хаасаагүй илбэг болчихсон. Эхлээд хэмжээд үзээрэй. Нөгөө эхлэхийнхээ өмнө. Тэгээд цагаан донхыг 1.5 амьсгаа уншчихад дахиад хэмжээд үзээрэй. Таних 37.5 байсан, 35.5 байсан бол 36 болно. Энийг ингээд дасгал хийгээд байвал 37.5 хүртэл өсгөж чадна. Хэдэн минутын За энийг нэг 21 хоног хийчих гэсэн. Тэгээд өдөр болгон 5 удаа. Тэгээ өглөө оройд нэг 2 удаа. За өглөө нэг 3 удаа, орой нэг 3 удаа хийгээд дээ. Айд суухын оронд тийм үү? Цагаан донхоо болоод. За тэгээд бас цагаан донхоо. Тэгэх ёстой. 13-аас нас доош гэх нь бол лонх хул тоол бол тийм ээ? Хул тоол гэж юу? Дээдээ хул, дэрсэн хул, дэрс шиг юм хариуг уйхан туйхан юм байна тийм үү? Тэгвэл яа хул, ясан хул, яс шиг бүх болгоё гэж юм тийм үү? Сайрын 30 хул, сайхан тоол 40 хул, нэг хул, хоёр хул гэдэг ингэ тийм ээ? Тийм. Сайрын 30 хул, сайхан тоол 40 хул, муурын 20 хул, муухай тоол 10 хул, нэг хул, хоёр хул гэдэг ингэ уралдаад авчих. тэгээд хулсан бас 32 сайн нэрийн 30 хул гэдэг байгаа үстэй. Сайхан тоол 40 хул гэдэг байгаа үстэй тийм үү? 40-с дээш тоолчих гэж шүү дээ тийм үү? Тэгвэл таны дархлааны тунгалаг судалсан, мэдрэлийн хий судалсан чинь эрчимтэй байна. Нөгөө дархлааны тунгалаг судалсан чинь одоо талын гол шиг нэг мал гიშгч юм уу, нэг мал хомоодоо унгаачих. Тэгээ өдөржингөө булгартдаг шиг тийм гол байгаад байгаа байхгүй юу? Тийм учраас дархлааны хүн төрөлхтний дархлааны систем ямар ч чадсан шүү. Тэрний хамгийн анхны өвчин доох гэдэг өвчин. Тэгвэл одоо доох бол айдас болчихсон. Нөгөө COVID-19 чинь айдас болчиход байна шүү. Тэгвэл энэний чинь эсэргүүцдэг юм тунгалагын судас чинь шүү. Тэгвэл амгаах бол өвдчлөө. Сусан судас руу нөгөө гал судас руу чинь тарэ шахаад байхаас өөр эмчилгээ авах юм шүү. За тэгэхээр юм байна. За багшаа ер нь бол энэ хүүхдүүдтэй хул тоолуулах юм байна. Өөрснөө дор хаяж 32 цагаан лонхыг 32 удаа болж игүүл шүү дээш тоол суух юм байна. Тийм ээ. Тэгээд бас багшийн одоо нөгөө бяцлаглалын одоо курсд бас сууж болох юм байна. Тэгээ нөгөө юу байгаа шүү дээ, ном байгаа шүү дээ, таны нэг гаргасан тийм ээ. Хоёрсноо та. Тий. Тэгээ тэр номыг уг нь бас аваад уншуул яг энэ жоохон юугаад харуул да. Энэ ном гаргасан байгаа амин чанар гол ном гэсэн одоо тийм ээ. Монгол юм шүү дээ. Тэгээ энэ сум заасан байгаа нь утга учиртай байгаа юм л да. Мон гэдгээс тийм ээ. Тий. Мон судлан дээшээгээ, гол судлан доошоо. юм байхгүй юу? Бяцлаглалын аргачлалыг гаргасан байгаа. Тэгээд ер нь бол юу яаж болно? Хэрвээ хүмүүс сонирхож байгаа юм бол холбогдоод энэ бяцлаглалыг бас суралцах боломжтой байгаа шүү. Сум заасан байгаа нь утга учиртай байна. Ер нь бол ингээд хүмүүс бас асуулт хараатай. За тэгэхээр ийм байна. Ерөнхийдөө бол бидний гол хэлэх гээд байгаа санаанууд маань монголчууд бол энергийн ийм ухааныг одоо ийм юу энергийг эзэмшсэн хүмүүс байсан юм байна. Одоо тэр нь яг бодитоороо хийгээд хэрэгжүүлээд зааж байгаа хүн нь одоо хатар сайхан багш нар байж юм сурыг ивэл бүх байна. Багаас айх хэрэггүй одоо хамт хэрэгжлийг зааж өгөх манай. Тэгэхээр цаашдаа юу энэ монголчуудын үднэлт энэ энергийн ухаан гэдэг энэ энергийн одоо энэ философиг цаашдаа юу яаж хөгжих бол яах вэ энэ дээр юу гэж бодож байгаа юм. За тэгэхээр хүн төрөлхтний одоогийн төрөл дотор 3 үндсэн төрөл зэрэгцээд орж чинь их маш сонирхолтой үе тийм ээ. Эхнийх нь бол одоо тэр Neanderthal Homo sapiens гэдэг энэ төрөлтэй айри гэж хэлээд байгаа. Одоо бид бол 70 оноос өмнөх төрөл нь бол айри. Тэр бүлэгт хамаарах гэдэг шүү. Тэгвэл 70 оноос 2000 оных нь бол Христ индиго тийм ээ гасан. 2000 оноос хойш нь буюу 12 оноос хойш бол цэвэр кристалл болж байгаа. Энэ хүн төрөлхтөв. Кристалл болно гэдэг чинь юу юм бэ гэхээр ухамсарын бие, энергийн бие нь шууд сансартай холбогддог буюу байгалийн оюун, сансрын оюун хоёртой шууд хөх нүүдлийн харилцаанд ордог. Хөх торс буюу нейтриногийн харилцаанд ордог тийм хүүхдүүд төрөөд байгаа байхгүй юу? Эний чинь бол Америкч тоолсон, Оросч тоолсон байдаг. Тэрнийхэн тухай баталсан байна тийм ээ. Тэгэхээр одоо бид нөгөө кристалл болж байгаа шинжүүлгээд одоо нөгөө сошиал дээр зөндөө байгаа шүү. Яах гэдэг юм тийм ээ? Энергийн биеийг хязгааргүй энгүү болгох гэдэг юм байна. Энийг квен боловсрол гэж хэлдэг. Энэний философи 800-ны бидний өмнөдөөс бэлэн болгоод тавьсан. Энэ кристаллын философи гэсэн үг шүү дээ тийм ээ.
Тэгэхээр энийг бол шинжлэх ухаан судалсан чинь хүн унтж явахдаа кристалл байгаад байдаг. Босоод ирэхээр нэмчихээр вакуум болчиход байгаа байхгүй юу? Ингэж квант физик судалсан шүү дээ. Энэ яагаад байгаа юм гэсэн чинь унтж явахад нь 7 булчирхааных нь үндсэн 7 даавар бүх эргэтнүүд амрангууд булчирхаанууд ажиллаж эхэлдэг байхгүй. Тэрний биологийн цаг гэж хэлдэг. Биологийн цаг амт зөрчих юм бол тэгээд та хямралд орчих юм тэр. Тэгэхээр биологийн цаг бол орой 9 цаг гэхэд энэ моргоцоо булчирхааныг гипоталамус буюу нөгөө моргоцоо булчирхай, өнчин дэрх гэдэг хоёр булчирхай ажиллаж эхэлдэг. Өнчин дэрх удирдах чинь. Моргоцоо булчирхай бол командлагч тийм үү? Тийшээ ийшээ тэг ингэ булчирхаануудаа командлж идэг. Удирдагч генерал нь бол өнчин дэрх байхгүй тийм ээ. За ингэхээр энэ бол 9 цагаас 1 цагийн хооронд ажиллаж байгаа. Энэнийг бид нар дандаа зөрчсөн. 1 цаг гэхэд унтаагүй зогсож байгаа шүү дээ. Гаргацсан байжал тийм ээ. Компьютераа байжал. Тэгэхээр энэ биологийн цаг алдагдаад хүн төрөлхтөн хямралд орчихгүй. Тэгтэл нүүжлийн соёл иргэншил бол орой мал хотлоо бүрэнхий улаан унтлаа. 9 цагийн нөгөө биологийн цагийг зөрчдөг байсан. Өглөө үүр цайлаа сэрлээ бослоо ажилдаа орлоо. Нар гарахад аль хэзээний хамаг байдаг булчин шөрөмсөө ажилуулад 3 судал дотор шүн нөгөө биологийн цагаараа бүрэлдээ тонцсон цаахан бүрсэн тараг шиг нөгөө гормон даавар гэдэг уураг биш шүү тийм ээ. Уураг бол эцсийн хоолноос авдаг зүйл. Гормон бол өөрөө дотор химийн үйлдвэрлэдэг тийм ээ. Энэ үндсэн бүтээгдэхүүн. Энэ бол дархлааг хүний одоо эсийн төвшин тэжээл нь энэ уураг бол биш. Уураг бол өөхөнд очиж нөөцлөгдөөд нүүрстөрөгчийн молекул шатчээд нэг уургийн молекул нүүрстөрөгчийн 3 молекул болдог гэдэг биологи баталсан. Энэ бол гал үүсгэж идэг. Энэ таны дархлааг хамгаалах ёстой юм. Тэгээд гадагшаа кристалл болохын тулд бол 7 булчирхааныхаа үндсэн 7 дааврыг дандаа бал болгох. Сэрүүн байхдаа ч гэсэн бал болгох гэсэн. Энэ л бясалгал юм байхгүй. Тэгэхээр энэ бол ахуй байсан юм байхгүй. Сэрүүн байхдаа ч гэсэн бясалгал хийн гэсэн үг. Ерөөсөө ахуй чин бясалгал бай гэсэн үг байхгүй. Одоо ямар нэгэн муугийн хэрэглээ битгий хэрэгэл. Одоо бид нар зөвхөн нийгэм дотор амьдраад шүү. Тэгвэл бид нар ерөөлийн далай дотор ерөөлийн дотор амьдарч байсан. Бид хүүхэд байхдаа. Сургууль дээр муу үгээр хэрэглэх юм бол багш нар ийм банзан самталтай байдаг шүү. Өөдөөс нь харуулад самтлын өргүүлээ та хоёр яасан муу хэрэгэлдэг нүгэл хүүхдүүд үү. Би юунаас уучлах вэ? Энээс хойш та хоёр муу хэрэглэх үү? Хэрүүл хараал хийх үү гэж цай зогсоочдөг байлээ шүү. Гэртээ очихдаа аав ээжийн тэр суран бүс алган бов гэдэг юм бэлэн байлаа шүү. Эрүүлийн үг, хараалын үг хэлэх юм бол аваад хайчихдаг юм л байсан. Хонгон дундуур тийм ээ. Тусаа тоож гэдэг дандаа юу дотороо дүүрэн юутай болохгүй ерөөлөөр. Тийм мэдлэг хүндлэхээс авахулаад цул ерөөл байсан байхгүй. Айлд яваад орж байгаа хүн гадаа норчих дээр нохоо өрөө хоолойгоо зарсан тийм ээ. Тэгээд ороод айлын хүмүүс юу үлдэж чинь бүгдийг өрөөдөг тийм ээ. Галын одоо эзэгтэй галын өрөөгөл гарын өрөөгөл тийм ээ. Галынх нь хайч өрөөгөл тогоогийн өрөөгөл сүү цагаа эдийг өрөөгөл явж байгаа. Энэ хүмүүс сураа илдээ сууж сурын өрөөгөл ярианы өрөөгөл булчин шөрмсийн өрөөгөл. Энэ харилцаа байхгүй. Энэ ерөөлийн талаа. Тэгвэл ийм оршихуй бий болгож байгаа гэсэн үг. Тэгвэл таны хоолой хурд хизээч гацхгүй бамбаа улчирхайны периодын гэдэг даавар ерөөл ундраачл байвал бал болж яадаг даавар. Тэр нь 3 судлыг гал болгож яадаг даавар. Нэгээс нь таны дотор галын зурвалж хүтэн соёр чинь энэ бамбаа улчирхайны периодын гэдэг даавар. Тэрнийг бал болгож ялгаруулъя гэвэл дандаа үгийн сайхан цэнгэлээр харилцаж гэсэн. Тэгэхдээ одоо бид нөгөө юу байна гэдгээс авахудаа аимшигтай болчиход шүү дээ. Авгаа нөхөр гэдэг үг гэж юм тийм ээ. Манай авгаа танилц. Уул нь авхаа юм байхгүй. Чинь авсан гай гэдэг бол гайцсан. Нөгөө кирилл үсэг маань юм болоод байгаа шүү дээ тийм ээ. Авхаа гэж хэлчих юм бол одоо өөр утгатай болоо чинь тийм ээ. Ийм жишээ. За тэгэхээр тийм шиг ойлголоо. Ямар ч байсан гэсэн бид нар бол нэг нэгэндээ сайн сайхныг бэлэгдсэн тийм сайхан үг одоо Юу ч хэрэгтэй. сайхан үг хэлэх тусмаар бидний бал ялгах нь биш гэдэг наацах юм. Өөрт маань ингэж юм. Үгтэй хүртэл их зөв хэрэглэх юм нэг. Энэ нэг хар мэдээллийн дайныг тийм ээ. Ялангуяа шулуун дай гэж хэлсэн юм. Шулуун дай гэж хэлсэн юм. Энэ их хар мэдээллийн дайныг арилтал, айдсыг арилтал ерөөлийн далаа цалиглуул гэсэн. Тэгжээж хүний сэтгэл ариусдаг юм байхгүй. Тэгжээж хүний дотоод шүүрэл бал болдго юм байхгүй. Тэгтэл одоо зүгхэл хэрүүл уралдуулаад байвал дотоод шүүрэл чинь цул хор.
Жишээлбэл бөөрийн дээр гарч идэг адреналин гэдэг даавар байна. Тийм ээ. Адреналин тархин дээрх юм бол хүнд урам, зориг, ёс, зүй, үтээлж, сэтгэлгээ, эрхэм, дээд, мэдлэг гэдэг юм өгдөг. Кортизол гэдэг даавар бөөрөн дээрээс ялгараад, бөөрийн булчирханаас ялгараад тархин дээрхэд сэтгц эрүүл байдаг. Одоо бид сэтгцийн гажигт орчод ш. Кортизол дэше ирэхээ байж идэг гэсэн үг байхгүй. Энийг бодисын солилцоо гэж хэлдэг юм. Энэ жишээ. Тийм. Тэгэхээр одоо ганц асуулт асуу. Ерөнхийдөө цаг өгч байна. Ерөн одоо хоол ундан дээр юу анхаарал зүгээрээ гэдэг дээр таны хэлмээр зүйл байна хүмүүст тийм ээ. За тэгээд одоо бид нэр суурин соёл иргэншилд юу авч идэж байгааг мэдэхгүй гений мутацтай хоол одоо чинь айдас хүрцээр тийм ээ. Тэр тамлал юмар цэнгэлэгдсэн хоол. Тэгэхээр жишээлбэл айж ядлагдсан холоос тээж ирээд ч юм уу тийм ээ. Одоо тэр нөгөө суурин соёл иргэншилт бол одоо Америкийн одоо нэдлгааны газар ч гэдэг юм уу тийм ээ. Тэрний чинь тамлал тарчлаагаар зовоогоод адренохром гэдэг даавар болчиход байгаа шүү. Адренохром, адреналин чинь сөрөг болчиход байгаа, хор болчиход байгаа юм баггүй. Тэгэхээр тэр бол маш аимшигтай айдас. Тэгээд тэр яадгийн хэрэг хүнд одоо идэвхтэй тэр бол өрсөж нөгөө дайснаа нухдаг тийм хөдөлгөөнд оруулаад ич. Байгалийн хууль байхгүй. Ширэнгийн хууль гэдэг юм. Адренохром гэдэг тийм үү. Нөгөө бөөрийн дээд булчирханы уран зориг өгдөг даавар чинь өөрийгөө хамгаалах ширэнгийн хуулийн даавар болоо. Тэгээд ерөөсөө өрсөжлөмий нухгүй болохгүй гэдэг. Ингээд нөгөө үгнээс авахуулаад өрсөд нухаад эхэлдэг. Ийм болгочод байгаа юм байна. Тийм учраас энэ дааврыг засаж идэхийн тулд хоолыг 3 түвшин дээр өрөөж иддэг. Монгол яхад байсан. Маш бага хэмжээний уурглаг шимлэг хоолыг маш удаан тайван тааламжтайгаар зажилж шимж хүртэх аваас өөрийн зөндийн бие буюу тэр эпир биеийг тэжээж ариусгаж гэрэлтүүлдэг юм а гэж үү. Энийг хэрэгжүүл. Хоол хүнсээ бэлтгэх үйлдэлтэй сайхан сэтгэл хайраар хандаад байвал эпир бие буюу хүсэл сэтгэлийн биеийг ариусгаж тэжээж гэрэлтүүлж байдаг юм а. Тэгвэл хоол хүнсээ бэлтгэх үйлдэлтэй сайхан сэтгэл хайраар ханд. Монгол ээжийн саасан сүгээр бүрсэн сүм нэгт хүнсийг шинжлэх ухааны одоо Европын шинжлэх ухаан судлаад happy хүнс гэж нэрлэсэн байна шүү дээ. Монголчууд энэ happy хүнстэй учраас энэ генетикийн дархлаа маш өндөр байгаа юм байна гэдгийг удахгүй эдгээр мэдчихэж байгаа. Одоо энэс хойш коронавирусыг ялсны дараа монголчууд тэсэж магад гарч чадвал дараа нь дахиад энийг судлах гэдэг юм. Энэ философиг биднэрт бидний өвдөж зүйлдээсэн байхгүй. Дахиад дараагийнх нь хоол хүнсээ бэлдсэн үйлдсэн тийм ээ хоол хүнсээ идэхийнхээ өмнө урж жагаад сайхан өрөөж ариусгаж жагаад хүртэх аваас бодол санааны бие буюу ментал биеийг тэжээж ариусгаж гэрэлтүүлдэг юм а гэж. Энэ гурван төлөв дээр хоолоо боловсруулж идэг гэсэн. Тэгээд их унтаад өглөө нарнаар унтаж байгаа бол өндгөвчний дээд булчирхай төмсгний төрөө булчирхаанаас ялгардаг тестостерон гэж эр хүний төмсгнөөс гардаг эмэгтэй хүний өндгөвчний дээрээс гардаг эстроген гэдэг даавар тийм эстроген гэдэг дааврыг эрчимтэй ялгаруулъя гэвэл өглөө нарнаар босоовай ажил хийж бай хөдөлж бай. Тэгвэл нөгөө тестостерон эстроген андроген гэж эр бэлгийн генетикийн даавар. Эстроген энэ бэлгийн генетикийн даавар. Энэ эрчимтэй ялгараад дэшегээ бүх даавруудаа хуу хамаад нөгөө манан болж дэгдээд энерги болж хувираад нүүрс төрөгчийн биш хүчил төрөгч ус төрөгчийн атом молекул болоод кристалл болгочтой юм байна. За энийг бол бясалгаад хэрэггүй хаяарэ гэсэн юм. Энэ их нарийн булчирхай бүгдүүд Монгол. Тэгээд чи хурдад тахаагаа шалтгаан байна. тэр оройтож унтаад байгаагийн хүмүүсүүд их байгаа. Тэгэхээр одоо яах ёстой вэ? Үнээр ингээ ажлын шаардлагаар бид нар ч орой болтол сууж шээ. За энэнийг нөхдөг байхын тулд өглөө 15-аас 20 минут, орой 15-аас 20 минут, өдөрт 40 минутын бясалгал хийж бай. Тэгэх юм бол мелатонин, серотонин, гистамин гэж ургацаа булчирхаанаас буюу гипоталамусаас гардаг үндсэн гурван даавар маш эрчимтэй ялгараад тэгээд доод булчирхаан системийг бал гэдэг команд буюу симпатик тогтолцоо гэдэг өөрчлөлт тогтоогод өгчдөг. Тийм учраас оройтож унтж байгаа та бол нөгөө лонх тоол, хул тоол тийм ээ. Тэгээд юу ч бодохгүй. Тархиан нөгөө тархины өнчин тархи, уур тархи хоёрын хооронд санах ойн хурд буюу нөгөө
одоо компьютер бол юу гэдэг вэ? Хурд чинь. Хурдан. Тэг. Гига мега гэж яриад байгаа шүү тийм ээ. Тэр хурдыг тэгээд тэр хурдыг зогсоож амраа гэж. Энд зогсоож амраахаар энийг бол нөгөө энергийн 5 долгиосл нөгөө 5 эрчим чинь 5 долгиосэлтэй. Тийм ээ. Бета долгион, альфа долгион, тета долгион, дельта долгион, гамма долгион гэж. Бета долгион бол стресс буюу мэдрэлийн ядаргаа 5-гийн шинж. Тэр бол 17-оос 22 дойлын цохилтыг үзүүлж идэг долгиосл. Асар хүчтэй. Энэ бол эмоц. Тийм ээ. Ихтгэм бол мэдрэлийн ядаргаа. Тэрнээс болж энэ бэлгийн боргоцоо булчирхны хүрдэн дээр солиорл гэдэг өвчин зулаан хүрдэн дээр итгэл бишрэл байхгүй болоод Адамын синдром буюу халамж хүсэх өвчин, галзуурал гэдэг өвчин болж төгсдөг. Энийг хүрдний онол гэдэг юм л дээ. Бяцлаглын онол. Энэ бол ахуй юм байхгүй юу? Энийг бид нэр сахиж явах хэрэгтэй. Тэгэхээр орой 15-аас 20 минут нэг цагт унтах гэж байгаа бол 2 цагт унтах гэж байгаа бол та 15-аас 20 минут амьсгалын дасгал хийж нөгөө цагаал ол тоолчих. 3 судлаа гурвуулын сүмгүд тгүүлгээд булчирхаануудаа нэг сайн базж өгөөд унтчих гэсэн. Тэгэх юм бол 20 минут хийхэд 4 цагийн нойртой тэнцвэр дотоод шүүрлийн даавар гормон чинь мелатонин, серотонин, гистамин гэдэг даавар удирдах маш хурдан хугацаанд ялгаад авчдаг. Тэгээд үлдсэн цагт нь унтлаа, үлдсэний үйлдвэрлээд нэг 2 цаг унтаад босоод ирлээ. Бүрэн хангалттай даавартай болно гэсэн. За зөв. Тэгэхээр бид нар одоо энэ өөрсдийнхөө бие махбодынхаа учрыг бас олж тийм ээ аргын зөв хүнд заалж дархлаа юмаа одоо тий сэргээж тэгээд энэ ковидын үед хэдүүлээ эрүүл энх байх энэ аргачлалуудыг бас багш маань хийж өглөө. Тэгэхээр та бүхэн маань энийг үзэж суугаа та бүхэндээ үнэхээр талархаж байна. Тэгээ өнөөдрийн бидний лайвыг бас цааш нь түгээгээрээ олон хүнд хүргээрээ бид нартай одоо энэ маш чухал мэдээлэл та бүхнийг үзээсээ хараасаа хав ойрынхондоо түгээгээсээ олон хүмүүс энийг мэдээсэ гэдэг зорилгоор энэ мөнх дэлгэр бит хоёр л одоо ингэ хичээгээ зүтгээд байгаа. Тэгээд өргөийг хүлээж авч ирсэн бас одоо хатар сайхан байна. Тэгээд ерөөхдөө бидний лайв үзэж байгаа учраас хэсгэлтэн зориулаад манай энэ лайвыг үзэж байгаа гадаадд амьдарч байгаа Монголд амьдарч байгаа хэн дүүс одоо монголчуудтай зориулаад үгээ гэдэг тийм сайхан урайдаг өрөөд За тэгэхээр 2012 оноос хойш энэ дэлхий дээр байгаа хүн төрлөختөн цэвэр кристалл төрөл рүү шилжиж байгаа учраас та гэр орондоо ахуйдаа үр хүүхдээ ирээдүйдээ кристалл ухамсарын боловсролыг эзэмшүүл. Энэ бол долоон булчирхайгаа дандаа бал болгож ялгаруулах ахуй оршихгүй бий болгож тэр зүхэл хараалаас холдуул тэр өс хонзон атаа орслоос холдуул дандаа сайн сайхан зүйлийг боддог, мөрөөддөг, үйлддэг, хийдэг болох гэсэн үг шүү дээ. Тэгээд кристалл эрен рүү урагшаа гэж байна. Тэр жижигхэн бэлэгтэй байгаа. Тэгээд таны саяны ярьсан одоо нүүдлийн соёл буюу бидний дэлхий дээр ер нь бараг цорын ганц болж үлдчихэд байгаа. Тийм нүүдэлчдийн соёл, өв соёл ах уу гэдэг зүйлийг бас хүүхдүүдэд өвлүүлж байгаа. Нүүдэлчдийн юм зуслан төсөл явж байгаа маа. Тэгээд энэ номынхаа дээжийг бас танд өргөн барья. За би ч гэсэн бас энэ номынхаа дээжийг танд өргөн барья. Ташрамд одоо төгсөхөөс өмнө бас нэг мэдээлэл хүргээдгий энэ лайвыг үзэж байгаа бүх хүмүүст энэ 7 хоногт бид нар одоо баг 3 лайв хийхээс байх шиг байна. Энэ эхнийхээ одоо чухал үед харж байгаа. Дараагийнх нь удаагийнх юу байна вэ гэхээр зэрэг одоо энэ Шотландд байгуулагдсан Монгол Identity буюу Монгол тодтгол гэсэн төрийн бус байгууллагыг үүсгэн санаачлагч Уугна Рамсай гэж үсгүй байгаа. Тэгээ Уугнагийн маань Монгол гэдэг ном бол одоо дэлхийн одоо гадаад хэл дээр гарсан тийм ээ. Тайван одоо нөгөөх нь болохоор зэрэг англи хэл дээр гараад ингээд олон улсад ингээд одоо юу гэдгийг уншаад явж байгаа тэр номыг монгол хэл дээр гаргасан байна. Тэгээд тэр монгол хэл дээр гаргасан талаар лайвыг бас хийх болно. Мөн бас нэг зүйлийг давтаж нэмж хэлгээд одоо Чингис хааны маань төрсөн өдөр болох гэж байна. Тэгвэл Чингис хааны төрсөн өдөр болох гэж байгаатай холбогдуулаад Чингисийн
Чингис хааны тухай ном бичиж байгаа монголчуудын 100 мянган жилийн түүхийг бичиж байгаа Даваахүү багш маань Монголын нууц товчооны тухай болон Чингис хааны тухай ингээд биднэрт яриа лекц өгөхөр болсон шүү. Тийм учраас биднийг одоо энэ монголоо ярьсан монгол пэйжээ дагаарай. Бид нар удахгүй мэдээллүүдийг оруулах болно. За ингээд энэ удаагийн лайвыг маань үзсэн та бүхэндээ талархаж байна. Тэгээд сайхан түгээнээрээ маш их баярлалаа. Сайн багштай ордудаа насалж энэ эрдмээ олон хүн түгээж яхахыг хүсье. Баярлалаа. Ерөөл орших болтугай. Энэ олон улсуудад амьдарч байгаа монголчууд маань өөрийнхөө амьдарч байгаа улсуудад энэ тэнгэр үзлийн философи буюу Чингисизм гэж дэлхийн нийт хүссэн эрен хайж байгаа гаргалгаа түлхүүр энд байгаа шүү гэдгийг бас хэд хэлээр нь хүргээрэй гэж хүсэн юм байна.